Өдрийн мэнд дурсамж таараатай. За энэ удаагийн уншлага маань кармик харилцааны талаарх уншлага байгаа. За би та бүхэндээ 3 карт бэлдэж тавьсан. 1-р карт, 2-р карт, 3-р карт. За эдгээр 3 картаас өөрт хамгийн их татагч картаа сонгоод тухайн группийнхаа уншлагыг хүлээн авч сонсох бүрэн боломжтой. За дээрээс нь групп болгон маань дотроо энерги шалгалттай бас байгаа. За тэгэхээр энерги шалгалттай бас сонсож байгаад группээ сонгоод цааш нь үргэлжлүүлж сонсох бас бүрэн боломжтой байгаа шүү. За хэрвээ танд миний карт сонголт за дээрээс нь энерги шалгалт маань аль аль нь таарахгүй байгаа тохиолдолд та бүхэн маань өөр YouTube сувгийн за өөр кармик харилцааны талаарх бичлэгийг бас сонсох бүрэн боломжтой. За эсвэл та бүхэн маань яг энэ харилцаа маань таны бодож буй энэ харилцаа кармик харилцаа бас биш байх магадлал айгүй өндөр учраас за миний дараачийн орох soulmate за twin flame гэсэн бичлэгнүүд маань бас хэсэг хугацааны дараа орно. За тэдгээр бичлэгүүдийг маань бас хүлээж агаад үзэх. За тэд нар бас дотроо групп сонголттой, энерги шалгалттай бас байгаа учраас тэднээс маань бас сонголтыг хийгээд за тэр бичлэгнүүдийг маань бас үзэх бүрэн боломжтой байгаа шүү. За одоо бүгдээрээ групп сонголт руугаа орцгоё. За урт гүнзгий амьсгаа аваад өөртөө илүү сайн төвлөрч байгаад эдгээр 3 картаас сонголтоо хийцгээе. 1-р карт, 2-р карт, 3-р карт. 1-р бүлгийн маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За 1-р бүлгийн маань гол карт карма буюу девлийн хөзөр байгаа. За миний энэ хөзөрний зарим нэг зураглал нэр нь арай өөр байдаг. Бусад хөзөрттэй харьцуулахад арай илүү нэг юм сүдрийн, арай илүү нэг юм гүнзгий үг хэллэг зурагтай байдаг. Дүрслэлтэй байгаа. Тийм болохоор ер нь энэ хөзрийг маань девлийн хөзөр гэд ойлгочих болно. За тэгэхээр 1-р бүлгийн маань гол хөзөр бол девлийн хөзөр байсан. За дээрэс нь би энэ удаагийнхаа уншлагыг кармик харилцааны уншлагынхаа хөзрүүдийг бүгдийг ингээд гол хөзрүүдээ 3 хөзөр сонгож авсан. Тэгээ 3 хөзрөө гуруула ингээд доош нь харуулж агаад та бүхнээрээ ер нь бол сонгуулсан байгаа. За тэгээд гол хөзөр маань карма буюу девлийн хөзөр маш их одоо юм гүнзгий күн мэдрэмжээр бие биендээ донтдог, бие биенээс ихэд хамааралтай шинж тэмдэг, бас илэрдэг. За дээрэс нь өмнө нь хизээж өөр хүнээс мэдэрч байгаагүй тий өөрийнхөө нэг юм хэл хязгаар гэдэг зүйлийг зөрчих. Тэгээ ер нь бол юм хизээж ерөөсөө үйлдэж байгаагүй, мэдэрч байгаагүй зүйлээ энэ харилцаанаас мэдэрдэг. Маш гүн гүнзгийгээр хоорондоо холбогддог. За маш гүнзгий юм сэтгэл мэдрэмжийн хувьд хоорондоо холбогддог. Илүү гүнзгий те илүү одоо ингэ нэг юм зүгээр нэг юм хайр дурлал гэхээсээ илүүтэйгээр бүр нэг юм сүнсний те бүр ингэ сүнсний төвшөнд биеинтэйгээ холбогдсон мэт. Тийм мэдрэмжийг одоо бие биенээсээ мэдэрдэг байх гэмээр ер нь л тийм хөзрөгд сүнсний нэг юм таталцал те ер нь л ийм зүйлийг бие биенээсээ мэдэрдэг. За тэгээд энэ маань ингээд цаашлаад ирэхээрээ өөрийгөө жоохон алдах. За нэг юм хязгаар те өөртөө хязгаар тавьж чадахгүй байх. За хит одоо бусдын нөгөө хүнийхээ ч гэдэм юм хамааралд орох ч гэдэм үү дээрэс нь өөрийнхөө нэг юм айдас өөрөөгөө хит их одоо нэг юм зовлон шаналлж гэх юм уу те ийм зүйлд стресс ч гэдэм иймэрхүү зүйлд өөрийгөө оруулах хит их эргэлзэх те одоо ийм шүн айгүйх унтаж чадахгүй байх айгүйх сэрэгч гэдэг юм уу. За дээрэс нь нэг юм дотооддоо нэг юм жоохон дарамтыг бас мэдрэх. За нэг ерөнхийдөө нэг иймэрхүү шинж тэмдгүүд бас та бүхэнд маань энэ харилцаан дээрээс ажиглагддаг байсан байж магадгүй. Ер нь бол 1-р бүлгийн маань гол хөзрүүд маань ийм 3 хөзөр байгаа. За тэгээд энерги шалгалтын хөзрүүд маань болохоор эрэгтэй эмэгтэй дундын гэж ерөөхдөө нэг заагалсан юм багхгүйгээр ер нь бол дундын хөзөр гэж энерги шалгалтаа авсан. Гэхдээ ер нь бол эрэгтэй эмэгтэй гэдэг хөзрүүд маань тусдаа энергиэрээ бол бууж ирсэн. За тэгэхээр эрэгтэй талаас ингээд харах юм бол эрэгтэй тал маань за энэ харилцаан дээр энерги шалгалтаа харах юм бол маш юм хүчтэй, харизмтай, аюу юм шийдэмгий төрлийн эрч хүчтэй төрлийн юм эрэгтэй тал маань. За тэгэнгүүт энэ тал маань кармик харилцаан дээр за дээрэс нь эдгээр одоо гол хөзрүүдтэйгээ уялдуулаад тайлбарлахад нэг юм энэ харилцаан дээр жоохон нэг юм удирдан чиглүүлэгч энергитэй. За дээрэс нь энэ харилцаан дээр ерөөхдөө нэг юм өөрийгөө жоох юм илүү тавих гэдэг. Илүү нэг юм өөрийгөө нэг юм завмгаа барьсурд те өөрийгөө нэг мэдэрдэг. За өөрийгөө арай илүүд те
тавих гэдэг. Арай жоохон нэг юм эготой. За дээрэс нь жоохон нэг юм хяналт тавих хүсэлтэй. Ер нь л танд болон энэ харилцаан дээр те жоохон юм хяналтыг жоохон нэг юм хааж боох ч гэдэг юм. Иймэрхүү зүйлийг бас гаргах гэдэг талтай гэж бол харагдчихээн. Ер нь одоо юу гэдгийг жишээ авах юм бол те хинтээ уулзаа чинь заах ч гэдэг юм уу, явъя өмсгий чинь заах ч гэдэг юм уу. Тэгээ ерөөдөө нэг иймэрхүү нэг юм жоохон хил хязгаар гэдэг зүйлийг жоохон зөрчих гээд идэг. За дээрэс нь өөрийгөө жоохон дүгийлэх гээд, өөрийгөө жоохон нэг тавих гээд байдаг ч гэдэг юм уу. Ерөөдөө нэг тиймэрхүү төрлийн бас эрэхтэй энерги бол ажиглагдаад байна. За тэгэнгүүт эмэгтэй талаасаа харах юм бол эмэгтэй талбай нь болохоор өөрөө маш юм хүчрхэг, маш юм халуун дулаан энергитэй, альва зүйлээс те өөрөөгөө хангалттай ингээд хурцлаад өөрөөгөө аваа гарч бүрэн чадамжтай хийнэ. Энэ харилцаан дээр ягаад ч юм одоо ингээд 8-9 сэлэм гараад ирсэн. Тэгээ яа ч юмдгүй энэ харилцаанаас ингээд өөрийгөө чөлөөлж чадахгүй байгаа. Чөлөөлж чадахгүй удсан гэх юм уу те. Нэг тиймэрхүү мэдрэмжтэй бас байж магадгүй харагдаад байна. Уул нь энэ эмэгтэй тал маань маш юм өөрөөсөө сэтгэл хангалуун, өөрөөсөө дотооддоо маш юм хүчтэй, гадна талдаа маш юм дулаан энергитэй эмэгтэй хэрнээ энэ харилцаан дээр яаж мэдгүй энэ харилцаа өөрийнхөө дотоод мөн чанарыг гаргаж ирч чаддгүй. За дээрээс нь хэд өөрөөгөө нэг юм бодлын хүлээсэнд оруулсан айгүй юм стресстэй ч гэдэг юм уу те маш юм төөрөгдсөн мэдрэмжийг энэ харилцаанаас аваад байдаг. Ер нь л энэ харилцаанд зүг буруу ч гэдэг юм уу те иймэрхүү зүйл дээр одоо шийдэх гэхээр жоох юм гацалтын байдалтай гэх юм уу те ерөөхдөө нэг тиймэрхүү байдал бол ажиглагдаж байна. За тэгээд 8-ийн сэлэм маань зэрэг гарч ирсэн гэхэлэр ер нь л энэ эмэгтэй хүний маань одоо нөгөө нэг тэсвэрийн хэмжээ ч гэх юм уу те ингээд яг л нэг юм сүнсний сэрэлт гэдэг зүйлийг хийхэд ингээд хийгээд эхэлсэн хийхэд айгүй ойрхон байгаа. Ер нь бол ингээд тэсэх хэмжээндээ тэссэн ер нь бол өөрийгөө ингээд дотоод хүчийг айгүйх юм сорилоо те ер нь бол ингээд өөрийгөө боолоо. Одоо бол энэс цаашаа бол ингээд үнэхээр тэсгүй одоо чадахгүй гэд магадгүй энэ харилцааг бас орхиж явахаар тэгээд ер нь бол энэ харилцааг бас орхиж явсан байх магадлал айгүй өндөр харагдаад байна юм байна. За тэгээд эртөө энергитэй үзүүд ер нь л энэ тал руугаа ингээд тавьчлаа. За тэгэнгүүт давхар бас энэ эрхтэн тал маань айгүй юм өөрийгөө илэрхийлэх тал дээр айгүй сайн өөрөөхөө юу мэдрэмжийг ч тийм үү те өөрийгөө илэрхийлэх тал дээр ингээд нэг юм тайван ингээд ажиглаад ч тийм үү те тийм байхаас илүүтэйгээр айгүй юм өөрөөхөө мэдрэмжийг өөрийгөө нэгт тавьдаг өөрийгөө айгүй юм илэрхийлдэг те дээрэс нь нөгөө хүний одоо нэг гомдчихгүй дээ ингэчгүй дээ гэдэг бодлоор биш зүгээр л яг өөрийгөө нэгт тавиад өөрийгөө одоо өөрийнхөө юм мэдэрч байгааг ингээд илэрхийлээд өөрөө ингээд айгуу тайван болчдөг. Яа тэгэхээр өөрийгөө илэрхийлсэн учраас тэгмүүд эмгтэн тал маань болохоор тэр өгнүүдийг сонсоод ингээд өөрийгөө шаналаад те өөрөөгөө хааж бодох ч юм уу иймэрхүү бас зүйлүүд энэ харилцаан дээр маань бас байдаг байж магадгүй ер нь бол харагдаад байна. За тэгээд та хоёр маань магадгүй ингээд найз нөхдийн хүрээллээр бас хоорондоо танилцсан байх бас магадлалтай. За дээрэс нь нэг юм дахин холбогдох бас хүсэл ирмэлзэл байгаа гэдэг бас энэ хөдрөөсөө харж болно. Ямар нэгэн одоо байдлаар гадны те найз нөхөд гэдэг юм хүмүүсийн оролцоотойгоор дахин нэг юм уулзах магадлал айгу бас өндөр ойрхон байгаа гэдэг бас энэ хөдрөөсөө харж болно. Одоо гэдэг аль нэгэн маань бас ингэж буцаж нийлэх бас нэг хүсэлтэй байгаа гэдэг бас энэ хөдрөөсөө харж болно. За дээрэс нь салсан хүмүүсийн маань хувьд болохоор яг нөгөө нэг юм гол хөдөлтөөгөө харьцуулахад бие биентэйгээ айгүйх юм таталцалтай тий ингээд мартаж чадахгүй кармик харилцаа юм чинь ингээд ер нь л айгүй юм дотооддооч тэр гадааддаа тэр хоорондоо айгүй юм зөрчилтэй ийм харилцаа байдаг. Ер нь бол айгүйх юм зөрчилтэй хоорондоо маргалдаг шиг юм иймэрхүү байсан хэрнээ дэвлийн хөзөр байгаа учраас маш юм одоо хоорондоо таталцаад яг муудалцаад тий ингээд маргалдаад байгаа хэрнээ ерөөсөө ингээд болж чаддаггүй бас ийм харилцаа ер нь бол кармик шинжийн маань харилцааны маань бас нэг юм шинж бол байдаг. Тэгэнгүүт энэ дээр салсан одоо хүмүүсийн маань эмгтэй эрэгтэй аль тал нь ер нь салсан хүмүүсийн маань хувьд болохоор одоо хүртэл нөгөө хүнийг их юм сэтгэл мэдрэмжийн хувьд ингээд байгаад идэг. Яг ингээд энэ хүнийг ингээд охио явъя, яг энэ хүнийг одоо ингээд мартъя гэд ингээд бодонгууд ямар нэгэн байдлаар энэ хүн нөгөө хүнээсээ те нөгөө хүнийхээ юу хийж байгаа яаж байгаа ч гэдэм ингээд юм гуравдагч хүнээс оролцоотойгоор сонсоод байдаг мэдрээд байдаг те мэдээд байдаг тэгэнгүүт яг нөгөө хүнийгээ мартах гэсэн бодол маань ингээд жоохон
саармагжаад тэ жоох юм удаашрах гаддаг ч гэдэм үү. Өөрөөгөө ингээд нөгөө талынхын хүнийг ингээд сануулгах, бодуулах зүйл ингээд танд айгүйх юм гарч ирээд байдаг гэж бас магадгүй харагдаад байна. Хэдий салсан ч гэсэн тэр хүнийхээ талаар тэ ямар нэгэн зүйлийг олж мэдээд байдаг байх боломжтой гэж бас гарч ирж байна. За дээрээс нь энэ болохоор одоо ингээд харилцаа холбоотой байгаа хүмүүсийн бас энерги энэ хөзөрнөөс мэдрэгдэж байна. Яг л энэ хоёрын саваа маань ер нь бол нэг ирээдүгөө төлөвлөж байгаа юм ирээдүйн талаар бодох юм хүсэл эрмэлзэлтэй байгаа ч гэдэм иймэрхүү бол хөзөр байдаг. Тэгэхээр нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс маань сайн талаараа бол тэ ирээдүгөө ингээд хоорондоо ярилцдаг, ирээдүгөө хамтдаа хаддаг ч гэдэм иймэрхүү зүйл бол байгаа. Гэхдээ энэ зүйл маань ийм ярианаас цаашаа хэтрэхгүй байгаа бас байдалтай байж магадгүй. Яг ингээд нөгөө нэг биелүүлэх гэхээр, яг нөгөө шийдэл олох гэхээр тэ ямар нэгэн одоо алхам хийх гэхээр тэр нь ямар нэгэн байдлаар ингээд саадтай уучраад байдаг ч гэдэм үү. Яг нэг юм ярианаас цаашаа явж чаддаггүй жоох юм гацалтын байдалтай байгаа гэдгийг бас энэ хөзрөөсөө бол харж болно. За тэгэхээр нэгдүгээр бүлгийн маань энергийн шалгалт ер нь бол ийм байла. Тэгэхээр энергийн шалгалтаас ямар нэгэн нэгээс дэш зүйл маань тантай ингээд таарж байгаа тохиолдолд та өргөжлүүлээд энэ группийг уншлахыг бас цааш нь үзээд энэ харилцаанаас юуг сурах хэвтэй, юуг ойлгож авах хэвтэй юм гэдэг зүйл маань одоо дараачийн дэлгэрэнгүүдээр маань явагдана. Тэгэхээр тэрийг бас та бүхэн маань сонсож болно. Хэрвээ тантай таарахгүй тохиолдолд та бүхэн маань энэ группийг за дээрэс нь таны бодож буй харилцаа, кармик харилцаа биш байх магадлалтай. За дээрэс нь энэ бол таны сонсох ёстой бас бичлэг биш те сонгох ёстой групп маань биш байсан байх магадлалтай шүү. За тэгээд ер нь бол хүнд хэцүү харилцаа болгоо ер нь бол кармик харилцаа бол бас байдаггүй байгаа. Тийм болохоор заавал одоо тантай таарах бас албагүй байгаа шүү. Тийм болохоор та бүхэн маань хэрвээ саяны одоо шинж тэмдгүүд маань энергийн шалгалт маань тантай таараагүй тохиолдолд за та бүхэн маань арай өөр бичлэгч гэдэг юм уу те арай өөр дараачийн маань бичлэгүүдийг бас үзэх бүрэн боломжтой байгаа. За хэрвээ одоо ингээд бүгдээрээ таарсан хүмүүсийнхаа уншлагыг цааш нь өргөжлүүлээд явцгаая. За би энэ харилцааны талаарх илүү дэлгэрэнгүй бас мэдээлэл авах гад хөзрүүдээ гаргаад тавьсан, сонгож авсан. За тэгэнгүүт эдгээр хөзрүүд маань ер нь бол унсан байгаа. Илүү одоо энэ харилцааг нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн маань илүү одоо энэ харилцааг мэдэж авахын тулд илүү одоо ингээд та нартай анхааруулах зүйлийг гэх юм уу. Ер нь л энэ харилцаан дээр иймэрхүү зүйл ирж байгаа юм байна, ингэж байгаа юм байна гэдэг зүйлийг мэдхийн тулд дахиад илүү дэлгэрэнгүй хөзрүүд бас татаж авсан. За тэгэнгүүт нөгөө хааны аяг маань бас дахиад энд гарч ирсэн байна. За тэгэхээр яхаа аргагүй л энэ нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань нэг юм сэтгэл мэдрэмжийн хувьд хоорондоо маш юм гүнзгий холбоотой биеиндээ айгүй юм гүнзгий мэдрэмжийг айгүй хөвгдөг гэдгийг бол энэ юунаас хөзрөөсөө бол харж болж байна. За дээрээс нь энэ харилцаан дээр нэг юм хоорондоо зөрчилдөх, маргалдах те иймэрхүү зүйл ингээ байдаг. Тэгээд тэр нь магадгүй ингээ нэгэн хэвийн ч гэдэм үү иймэрхүү зүйл бас болсон байх магадлалтай. Тэгвэл ерөөсөө энэ маргалтаан дээр маань ерөөсөө нэг юм ялагч гэж байхгүй. Дандаа ингээд хин зөв хин буруу гэдгээ мэдлцгээс илүүтэйгээр яг нэг тийм маргалтааны дараа илүү нэг юм харамссан мэдрэмж бас айгүй юм давмгаалдаг байх магадлал айгүй өндөртэй бас харагдаад байна. Ер нь ингээ харахад яг л нөгөө нэг юм кармик харилцаа маань жоохон юм хоорондоо зөрчилдөнтэй, хоорондоо маргалддаг. Тэгэнгүүтээ энгийн харилцаа байсан бол аль үшэний ингээд салдаг ч гэдэм үү те ингээд ямар нэгэн шийдэл олоод явчих боломжтой байхад ерөөсөө энэ харилцаа маань ингээд муудалцаад ингээд байгаа хэрнээ яг нөгөө биенээсээ сурах ёстой зүйлээ сураагүй байгаа учраас бас ингээд бүрэн ингээд болж өгч чадахгүй бас байгаа мэдрэмж бас байдаг учраас яг тэр мэдрэмжийг энэ хөдрөөсөө бас харж болно. Ер нь л нэг юм тэ ялаад ингээ муудалцсан ирнэ ингээ нэг нь ялагч болсон ч гэсэн их тийм ад жаргалтай буцаад ингээ мад жаргалтай болдоггүй ч гэдэм үү те нэг юм дээр дороо орсон ч юм уу те ерөөхдөө нэг юм жоохон маргалтааны хөдөр бас гарч ирж байна. За тэгэнгүүт энд бас стрэч хөдөр маань бас гараад ирсэн буруугаараа. Тэгэхээр ер нь бол энэ харилцаа маань таны нэг юм дотоод хүчийг айгүй юм шалгаж байгаа харилцаа гэдгийг бол энэ хөдөрнөөсөө харж болно. За тэгэхээр дотоод хүчийг айгүйх юм шалгаж байгаа сорил гэх юм уу энэ харилцаа маань. Тийм учраас ингээд таны нэг юм
сул дорой байдал тэг ингээд мэдрэх хэрвээ та ингээд өөрийгөө айгүй сул доройгоор мэдрэх ч гэх юм уу иймэрхүү зүйл танд мэдрэгдэж байгаа бол ер нь бол энэ харилцаанаас таны сурах ёстой зүйл маань өөрийнхөө дотоод хүчийг одоо би энэс илүү хүчтэй шүү би илүү одоо тий сэтгэлийн хаттай шүү гэдэг зүйлээ ингээд илүү сэргээх хэрэгтэй энэ харилцааг илүү нэг юм дотоод хүчээр гадна талын хүчээр одоо гадна талын нэг юм уудалсан ч тийм үү те биенийхээ хил хурц хил амаараа биенийхээ дээр дор гарах гэхээсээ илүүтэйгээр дотоод хүч энергиэрээ энэ харилцааг тэнцвэржүүлэх ёстой шүү. Гадна талын хүчээрээ те тэр зүйлээрээ одоо гэхээсээ илүүтэйгээр те хоорондоо муудалцах биенийхээ дээр дор гарах за энэ харилцаан дээр хин толгойлогч байх ч тийм үү те ингээд манлайлах те биенийхээ дээр дор гарахаас илүүтэйгээр ер нь бол юм дотоод хүчээрээ нөгөө зүйл нь хатуугаа гэдэг шиг ер нь л яг тийм мэдрэмжээр энэ харилцаан дээр хандах ёстой шүү гэдгийг бас зөвлөгөөний харуулгын хөзөрөөс гарч ирсэн байна. За дээрэс нь яхахгүй л нөгөө хэллээдсэн шиг энэ харилцаан дээр эрэгтэй талаас нөгөө талаас харах юм бол эрэгтэй талаас энэ харилцаан дээр жоох юм манлайлах гэдэг. Эрэгтэй тал нь одоо юу гэдгийг арай илүү нэг юм эрх мэдлэлээ ингээд жоохон буруугаар ашиглах гэдэг ч юм уу те. Нэг тиймэрхүү бас байдал тэнцвэр жоохон алдагдсан харилцаа байгааг бас энэ хөзрөөс харж болно. За тэгээд Ace of Swords манаас гарч ирсэн байна. За тэгэхээр ер нь бол энэ харилцаан дээр ямар нэгэн зүйл үнний одоо илрэлтэй ямар нэгэн одоо энэ харилцаан дээр таны одоо юу мэдэрч байгаагаа ил тод хэлэх. За ер нь бол энэ бодлын төвшөнд ямар нэгэн нэг юм шин зүйлийг мэдрэх цаг нь одоо ирсэн байна. Энэ одоо шийдэгдээгүй үлдсэн зүйл, шийдэгдээгүй зүйл байгаа бол энэ бүгдийг ингээд шийдэхтэй цаг нь бол ирсэн байгаа шүү гэдгийг бол энэ хөдрөөс ингээд харж болно. Тэгэнгүүт одоо ойлголцын тал дээр те та бүхэн маань ингээд ойлголцохгүй өөрийгөө ойлголцохгүй за эсвэл нөгөө хүнтэйгээ ойлголцохгүй ч гэдэг юм уу иймэрхүү зүйл байсан бол за энэ зүйл маань одоо ингээд хоорондоо ойлголцох за дээрэс нь үнэн мөннийг олох тэгээ шийдвэр гаргах за энэ үе маань ер нь бол ингээд ирсэн цаг нь бол болсон гэдэг тохиог энэ хөдрөөсөө бол харж болно. За тэгэнгүүт 10 сэлэм за дээрэс нь тавар хөдөр манаас гарч ирсэн. За тэгэхээр энэ харилцаа маань нэгдүгээр группийг ер нь ингээд сонгосон хүмүүс ихэнх нь дийлэнх нь ер нь бол аль одоо энэ харилцааг орхиод тий салаад гэсэн үг шүү дээ. Удаж байгаа хүмүүс байж бас магадгүй харагдаад байна. Ер нь ингээд сая энерги шалгалтын дээр маань 18-ийн сэл маань бас гарч ирсэн. За тэгэнгүүт дэлгэрэнгүй мэдээлэл дээр мандлаар хөзрүүд дээр минь 10 гараад ирсэн. Тэгэхээр яхаа аргагүй л бүр ингээд нөгөө нэг тисэх өстой төвчээрээ ингээд тисэх хүртлээ те ингээд бүр ингээд төвчээрээ алтартал одоо ингээд тиссэн твцсэн. За одоо энэс цааш бол ерөөсөө газар үгүй гэдэг шиг энэс цаашаа ингээд ямар ч одоо боломж байхгүй гээд өөрийнхөө дотоод хүчийг сэрээгээд дээрэс нь энэ харилцаан дээр ингээд дуусгах те энэ харилцааг ингээд нурааж чадсан энэ харилцаанаас гарч чадсан гэдэг бол хөдөр маань энэ хоёр маань ингээд хамт гарч ирж байна. Ер нь бол энэ өдөртөө ингээд уйлдуулаад харахад бол те яхаа аргагүй би бол энэс илүү хүртэх хэвээр би энэс илүү одоо тисэж чадахгүй юм байна. Би бол хангалттай энэ зүйлээс те хангалттай энэ харилцаанаас ингээд өөрөөгөө аваа явчих бүрэн боломжтой өөрөөгөө дотоод хүчийг сэрээж чадах бүрэн боломжтой юм байна. Би ингээд гэдэг ийм одоо өөрийнхөө дотоод бодлыг бас ингээд мэдрэмжийг ингээд сэрээгээд тэрнийхээ дагуу бас ингээд үйлдэл хийж чадсан гэдэг хөдөр бол ер нь бол гарч ирээд байна. За хэрвээ салаагүй хүмүүс маань те ер нь бол энэ харилцаанд одоо хүртэл ингээд харилцаатай байгаа хүмүүс маань хэрэг үзэж байгаа бол энэ хоёр хөдөр маань ер нь бол энэ харилцаан дээр нэг юм нуран уналт буюу нэг юм сэргэлтийн үе. Ер нь бол ингээд нуран унж байгаа зүйл маань давхар цаашаага буцаж эргэж ирэхтэй энэ маань ингээд ийм сэргэлт сүнсний төвшөнд оюун санаа бодол мэдрэмж бүх зүйлийн одоо ийм сэргэн мандалтын үе одоо эхэлж идэг. Тэгэхээр энэ бол уналт гэдэг маань төгсгөл биш харин одоо дотоод идэгрэл эхэлж байгаа. Тэгээ дотоод идэгрэл явагдаж байгаа. Илүү энэ харилцааг илүү одоо ойлголцол тэгээ илүү одоо дээшээ төвшөнд ойлголцлын төвшөнд одоо дээшлүүлэхийн тулд илүү зүйлийг бий болгохын тулд энэ тавар хөзөр маань цанхаг хөзөр маань гарч ирдэг. Тийм болохоор энэ уналт гэдэг зүйл маань ер нь бол цаанаа маш гүн гүнзгий утга учиртай таны дотоод мэдрэмжийг дотоод одоо идэгрэлийг ер нь бол ингээд дэмжих зорилгоор
бий болтгоо. Таны сахиуснуудаас ч бол ингээд энэ зүйлийг бий болгодог учраас энэ зүйлийг маш сайн өөрийнхөө хувьд ингээд хүлээж аваад өнгөрүүлэх энэ зүйлээ ингээд цаг хугацаагаар нь ингээд өнгөрүүлэх хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол ингээд яг энэ зүйлтэйгээ тэмцээд байх юм бол ингээд идэрэл маань удаашраад энэ зүйл маань энэ одоо нуралт энэ зүйлээсээ ингээд гарах тал дээр жоохон удаашрал үүсэт байдаг. Тийм болохоор ер нь бол өөрийнхөө хувьд маш сайн нээлттэйгээр хүлээж авах хэрэгтэй шүү. Энэ сэргэлтийг бол гэдэг бол өдөр гарч ирж байна. За тэгэнгүүт Knight of Pentacles маань бас буруу талаас гарч ирсэн. За тэгэнгүүт энэ харилцаа маань өмнө нь бас энергийн шалгалтаар гарч ирсэн. Хоёрын саваа бас доошоо гарч ирсэн. Ингээ харахад бол энэ харилцаа маань яхаа нэг урт хугацааны ирээдүгөө харах гэхлээр юм гацалт байгаад байгаа л хардаад байна л. Жохон юм докторгоо, жохон ингээд урагшлах гэхээр удаашралтай нэг тал маань ингээд жохон итгэхгүй, зүтгэлгүй ер нь байгааг энэ хүзрээс бол харж болно. Тэгэхээр ингээд хоёрын саваа маань дээшээ харцсан байдаг. Гурван саваа маань доошоо харцсан байгаа тэгэхээр ер нь бол энэ 2 3-ын донд ирээдүй маань ер нь бол ингээд жохон гацалттай л байгаа гэдгийг бол харж болно. Тэгэхээр одоо ингээд энэ хүнтэйгээ харилцаатай байгаа хүмүүсийн хувьд болохоор яг нөгөө урагшлах гэхээр саадтай энэ нөгөө нэг таавар энэ нөгөө нэг юм хүлээж авах хэрэгтэй зүйлээ энэ нэг шинжилэлт энэ нэг ойлголтын төвшлөнд сургамжийнхаа төвшөнд энэ тэнцвэрээ олоогүйгээсээ болоод энэ харилцаа маань яг юм урагшлах тал дээр жоохон гацалттай байгааг илэрхийлж байна. Ер нь энэ хөзрүүд маань салсан одоо энэ харилцааг дуусгасан хэрнээ энэ харилцаагаа бодоод энэ кармик харилцааны талаар уншлах үзэж байгаа хүмүүс айгүй их байгаа байх. За тэгэнгүүт тэр хүмүүсийнхаа хувьд болохоор яг одоо нэг юм энэ харилцааг дуусгаад өөрөөсөө өөрөөгөө сэрээгээ дотоод одоо хүч чадлаа сэргээсэн байгаа хэрнээ ирээдүгөө бас жоохон ирээдүйдээ жоохон өөртөө ихтгэлгүй ч тийм үү ирээдүрөө жоохон нэг юм удаашралтай бас ороод ах хандлага бас байгаа харагдаад байна. Тэгэхээр ер нь бол өөрөөгөө сэргээгээд энэ одоо харилцаанаас гарч чадсан өөрөөгөө дотоод хүчийг сэргээж чадсан шиг ирээдүрөө ч гэсэн бол ер нь бол алхах өөртөө ихтгэлтэй байх ирээдүгээ бодох үйл хөдлөл шийдвэр авах тал дээр бас илүү өөртөө ихтгэлтэйгээр за дээрээс нь доктортойгоор урагшлах тал дээр бас анхаараарай гэсэн сануулгын хөзрүүд бас гарсан байна. За тэгээд би 3 дахь сэдвийн маань болохоор асуулт болохоор энэ харилцаан дээр энэ кармик харилцаа гэдэг зүйлээс ер нь бол ийм сүнсний хичээл, сүнсний сургамж гэж бол ойлгож болно. Тэгэхээр одоо яг энэ таны бодож буй 1-р бүлгийг сонгосон хүмүүсийн маань энэ харилцаанаас сурах ёстой зүйл нь юу юм бэ гэд бас хөзөр сонгож авсан. За тэгэнгүүт ингээд харахаар айгүй ойлгомжтой хөзрүүд бол гарч ирсэн харагдчихэв. Тэгэхээр ерөөсөө 1-р бүлгийг сонгосон хүмүүсийн маань энэ харилцаанаас авах ёстой сургамж нь болохоор саяны нөгөө доошо харсан бисэн 3 саваа маань дээш харж гарсан. Тэгэхээр ерөөсөө л та бүхэн маань ирээдүйн төлөө харах, ирээдүгээ одоо өөрийнхөө төлөө харах, өнгөрснөөсөө сургамж аваад урагшлах хэрэгтэй. Яг тэр газараа зогсоод байж болохгүй, удаан зогсох юм бол ингээд гацалт энергийн түвшиндтэй ер нь бол гацалт үүсэх учраас ирээдүй рүүгээ алхах урам зоригтой бай. Өөрийнхөө төлөө ирээдүгээ зохицлох бүрэн боломж, бүрэн чадал чамд байгаа шүү. Тийм учраас ирээдүй рүүгээ заавал алхам хийх, урагшлах ямар нэгэн одоо юм шийдвэр гаргах, үйлдэл хийх тал дээр анхаараарай. Ер нь бол энэ гэдэг анхааруулгын маань одоо сургамжийн маань хөзөр гарч ирсэн байна. Тэгэхээр ерөөсөө та бүхэн маань ирээдүгээ өөрийнхөө ирээдүг өөрөө зохицлоо, өөрөө бий болгоно, бусад хүнд найдах ч гэдэм үү энэ тал дээр бас харах хэрэгтэй. За тэгэнгүүт энд 8 зосмоос гарч ирсэн. Тэгэхээр яхаа аргагүй өөрийгөө хөгжүүлэх өөрийнхөө хил хязгаарыг бусдад тавьж сурах. За би юу хүсэж байна гэдгийг одоо ойлгох, мэдэх. За дээрэс нь энэ харилцаан дээр одоо өөрийгөө хайрлаж сурах. Өөрийнхөө одоо юм сэтгэл мэдрэмжээ ингээд сэтгэл мэдрэмжээрээ одоо өөрийгөө хайрлах, өөртөө цаг завыг гаргах, өөрийнхөө хил хязгаарыг тавьж сурах. За дээрэс нь өөрийнхөө ирээдүг бүрэн зохицлох боломжтой шүү гэдэг зүйлийг ер нь бол
ойлгож аваасай гэсэн хөзрүүд энэ он гарч ирсэн байна. Тэгэхээр ер нь бол энэ харилцаагаас бусдад хэд найдахаасаа илүүтэйгээр өөртөө найдах хэрэгтэй, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй, өөртөө цаг завыг гаргах хэрэгтэй гэдэг ер нь бол ийм анхааруулга болон сургамжийг бол энэ харилцаанаас, энэ кармик харилцаанаас та бүхэн маань сурах хэрэгтэй байх нэ. За тэгэнгүүт энд world-ийн хөзөр бас гараа доошоо гарч ирсэн. За тэгээд эдгээр яг хөзрүүд маань доошоо хараад гараад ирсэн байна. За тэгэхээр энэ бол дотоод мэдрэмжийн хувьд гадна талдаа магадгүй энэ харилцаагаа дуусгаад байж магадгүй. Гэхдээ яг ийм дотоод мэдрэмжийн хувьд энэ харилцаагаа бүрэн одоо ингээд дуусгаагүй, дотооддоо ингээд ямар нэгэн хичээл дутуу байгааг юм бас ер нь бол илрэл байгаа. Энэ одоо хөзөр маань доошоо харж гарч ирсэн нь хит одоо юу гэдгийг өнгөрсөнтэйгөө хит одоо өөрийгөө барих, хорих. За дээрэс нь хит одоо өнгөрсөнтэйгөө одоо зууралдах. Хит одоо ингээд дотооддоо ингээд орхиж явж чадаагүй байгаа учраас энэ ингээд дараачихаа бүлэг рүү ингээд ороход жоохон удаашралтай байгаа гэдгийг эдгээр 3 өдрөөс ингээд харж болно. Ер нь бол номоор ярих юм бол та бүхэн маань ингээд нэг бүлгээ ингээд уншиж дуусгаад хамгийн сүүлийн бүлэг дээр ингээд хуудсан дээр ирчээд идэг. Тэр хуудаснаас ингээд тас зураад байгаа л байдалтай харагдаад байна л да. Ер нь сэтгэлийн мэдрэмжийн хувьд дотооддоо тийм ерөөсөө ингээд орхиж авахгүй нөгөө ингээд сүүлийнхаа хуудастай л зуралдаал тэгэнгүүт ер нь бол энэ хуудсыг орхичих юм бол уншаад тийм ер нь бол дуусаад юу ойлгох хэвээр нэг номын бүлгийг уншиж дуусна гэдэг маань тийм маш их зүйлийг ойлгоод дараагийн шинэ бүлэг рүү илүү одоо нэг юм хүүхэн талаасаа сургамжаа авсан илүү одоо ингээд шинээр эхлэх одоо бүрэн боломжтой цаана хүлээгээд байгаа шүү гэдгийг бол энэ өдрөөсөө харж болно. Тийм болохоор та бүхэн маань за энэ бүлгийнхаа сүүлийн хуудсыг юуг ойлгох хэрэгтэй юм. Би энэ зүйлээс энэ харилцаанаас юуг сурах хэрэгтэй юм. Тэрийгээ сураад аваад уучлах хэрэгтэй зүйл байвал уучлаад ингээд шинэ бүлгийг эхлүүлэх хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол хит одоо ингээд зууралтаад хит одоо тас зураад байгаа тохиолдолд дараагийн сайхан зүйл маань бас ингээд эртлээ жоохон удаа шүү, цаг хугацаа явна шүү. Одоо тийм учраас ер нь бол энэ харилцааныхаа өнгөрснийг ингээд барихаа болох, өөрийгөө сул тавих тал дээр ер нь бол анхаарах хэрэгтэй. Тэгжиж дараагийн бүлэг, дараагийн одоо эрхчлөө гэдэг зүйл маань тань дээр ирнэ. За дээрээс нь 8 аяга маань буруу харж гарч ирсэн. Тэгэхээр өстой явах ёстой гэдгээ мэдээд байгаа хэрнээ дотооддоо бас орхиогүй байгааг илэрхийлдэг. Ер нь л 8 аяга маань таныг ингээд дутуу үнэлээд байгаа, танд ийм дутуу мэдрэмжийг төрүүлээд байгаа газар байгаа насаараа байхгүй ингээд орхиж явж байгаа хүний зураг бол байдаг. Ер нь л ингээд таныг цаана 100% одоо үнэлэх, таныг яг л нөгөө хүсэж исэн харилцаа, хүсэж исэн мөрөөдөл тийм зүйл маань яг энэ уулын цаана хүлээж байгаа. Тийм болохоор ийм дутуу зүйлтэй ингээд зуралдаад байхын оронд илүү ингээд таныг 100% үнэлэх, 100% одоо ингээд сэтгэл мэдрэмжийн хувьд таныг бүрэн зогслоож чадах газар руу ингээд явж байгаа хүний зураг бол байдаг. Тэгэхээр энэ ингээд орхиж авах хүч бол танд ингээд бүрэн байгаа шүү. Орхиж авах хүч сэтгэлийн хат тэнхээ гэдэг зүйл танд бол байгаа. Тийм учраас яг энэ өөрийгөө сэргээгээд энэ харилцааг ер нь бол ингээд дуусгах. За дээрэс нь сургамжуудаа өөртөө цагийг гаргах, өөрийнхөө ирээдүрөө ингээд өөрөө л алхам хийх ёстой шүү гэдгийг энэ хөдрөөсөө бол харж болж байна. За тэгэнгүүт justice үзэр манаас доошоо гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол ийм шудраг бус байдал өөрийгөө хит их буруутгах, за өөрийгөө хит их шүүх хандлага ер нь бол нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүстээр маань ажиглагддаг, нийтлэг одоо ажиглагддаг зүйл байгаа бол харагдаж байна. Тэгэхээр энэ зүйлээс сурах хэрэгтэй. Одоо юу гэдэг хит өөрийгөө хатуу шүүхээ болох хэрэгтэй. Өөрийгөө буруутгахгүй байх хэрэгтэй. Өөрийгөө хит ингээд шүүгээд, өөрийгөө хит ингээд нэг юм яллаад ч гэдэг юм уу тиймэрхүү байдал төр бас та бүхэн маань илүү нэг юм өөртөө зөөлөн хандаараа гэдэг хөзөр маань гарч ирж байна. За тэгэхээр ингээд харахад бол нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн маань ер нь бол авах хэвээр энэ харилцаанаас авах хэвээр сургамж нь өөрийгөө сул тавих. За дээрэс нь өнгөрснийг хит удаан бариад хит өнгөрсөнтэйгөө зууралдах бол хэрэггүй. Ер нь бол ирээдүрүүгээ явах цаг нь бол ирсэн байна, боломж нь ирсэн байна. Тийм учраас ирээдүрүүгээ өөртөө итгэлтэйгээр урагшлах ёстой шүү гэдэг мессежүүд бол ирсэн байна.
За дээрээс нь хайр гэдэг бол ер нь нэг юм хяналттай биш ээ. Ер нь юм биеиндээ хяналт хязгаарыг тогтоох зүйл бол биш ээ. Ер нь нэг юм итгэл чөлөөтэй байдал те эрх чөлөө гэдэг зүйлийг бас хайраас мэдрэх ёстой байдаг шүү гэдэг бол бас сургамжийг авах хэрэгтэй авах ёстой гэж бол харагдчихээн. За тэгээд энэ харилцаагаар та бүхэн маань энэ холбоогоор дамжиж өөрийгөө хамгаалах. За дээрэс нь өөртөө итгэх. За дээрэс нь өнгөрснийгөө тавих гэсэн ер нь бол ийм сургамжуудыг бол та бүхэн маань ийм том одоо сүнсний хичээлийг маань энэ харилцаанаас бол сурах ёстой гэдэг хөзрүүд бол гарч ирсэн байна. Өөрийгөө хөгжүүлэх. За дээрэс нь өөрийнхөө ирээдүг өөрөө зохицлох. За тэгээд өөрийгөө хит шүүх, хит одоо өөртөө хатуу хандах. За ер нь бол ийм зүйлсүүдээс маань та бүхэн маань сургамж авах хэрэгтэй байх нэ. Тэгэхээр ер нь бол энэ харилцаанаас өөрийгөө гаргах, за илүү сайхан зүйл рүү явах хүч, дотоод хүч, бүх чадал, бодол, мэдрэмж бүх зүйл маань ингээд танд байгаа учраас ирээдүрүүгээ итгэлтэй. За дээрээс нь өөрийгөө хөгжүүлээд илүү сайхан ирээдүрүү яваарэ. Үр шим нь одоо те энүүхэнд байгаа шүү гэдэг бол хөзөр гарч ирсэн байна. За ингээд нэгдүгээр бүлгийн маань уншлага бол дуусч байна. Сүүлд нь дүгнж хэлэхэд энэ бол үнэхээр юм хүчтэй кармик харилцааны уншлага байлаа. За тэгээд та хоёрын маань холбоо, сэтгэл хөдлөл, айдас те хүсэл, за ингээд юм хамаарал ингээд бүх хүнгийг давж туулах хэрэгтэй байсан та хоёр маань. Гэхдээ зорилго нь бол хамт эцээ хүртэл гэдэг юм урт хугацааны хамтын ирээдүй бол байсан гэж бол харагдахгүй байна. Тэгэхээр та хоёрын маань зорилго бол илүү өөрийгөө ойлгох. За илүү ингээд өөрийгөө эдгэж уучлах. За дээрээс нь дараагийн шатанд одоо өөрийгөө сүнслэг тэнцвэрт байдалд одоо хүргэх. Энэ бол ингээд нэгдүгээр группийн маань кармик харилцааны сургамж ойлгох ёстой зүйл маань байсан. За тэгээд кармик харилцаа гэдэг маань ерөөсөө муу зүйл бол биш. Энэ бол ингээд дахин хэлэхэд энэ бол таны сүнсний хичээл байгаа. За тэгээд энэ хичээлийг ойлгоод дуусгах, төгсгөх мөч ирэхэд ер нь бол төгсгөөд дуусгаж чадсан тохиолдолд таны жинхэнэ эрх чөлөө, жинхэнэ хайр бол тань дээр ирдэг байгаа шүү. За ингээд нэгдүгээр группийн маань уншлага бол дуусч байна. За тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай, дурсамж таратайлаа. 2-р группийн маань уншлага эхлээд бэлэн болсон байна. За 2-р группийн маань гол карт бол Justice, Temperance, 6-гийн аяга гэсэн 3 хөзөр бол байгаа. За би 3 хөзрөө гурвуулангийн давхарч тавьж байгаа. Та бүгдээрээ бол групп сонголтоо бол хийлгсэн. За тэгээд групп сонголтын хөзрүүд маань ерөөхдөө кармик харилцааг төлөөлсөн. За дээрээс нь кармик харилцаан дээр айгүйх одоо гардаг гол хөзрүүд маань байгаа. За тэгэхээр ингээ 2-р группийн маань бол сонгосон гол хөзрүүдийг бол харахаар яхаарахгүй та бүхэн маань энэ харилцаанаас нэг юм өнгөрсөн дурсамж гэдэг зүйл та бүгдийн маань энэ харилцаа холбоонд айгүй юм чухал байр суурь илзэлдэг гэж бол харагдаж байна. Нэг одоо энэ амьдралынхаа дурсамжинд одоо айгүйх та бүхэн маань боддог те дурсамжийг айгүйх боддог, энэ хүнтэй холбоотой өнгөрүүлсэн цаг мөчийг айгүйх боддог. За дээрээс нь энэ хөзөр маань кармик харилцаан дээр бас давхар өнгөрсөн амьдралыг бас илтгэж идэг. Өнгөрсөн амьдрал дээр та бүхэн маань бас холбогдож исэн, харилцаа үүсгэж исэн. За дээрээс нь өнгөрсөн амьдрал дээрээс амьдралаасаа та бүхэн маань сурах ёстой зүйлээ энэ амьдрал дээрээ те сургамжаа сүнсний гэрээгээ бас хийсэн гэдгийг энэ хөзөр манаас илтгэж идэг. За дээрээс нь Temperance хөзөр маань гарч ирсэн. Гол хөзөр маань. За тэгэхээр Temperance хөзөр маань ер нь бол тэнцвэрийн одоо хөзөр байдаг. За тэгэхээр энэ харилцаанаас та бүхэн маань ийм тэнцвэртэй харилцаа, тэнцвэртэй сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг бол сурах ёстой. За дээрээс нь Justice гарч ирсэн. За энэ бол шудраг усны хөзөр байдаг. За тэгэхээр харилцаан дээр энэ хосын харилцаан дээр та бүхэн маань шудраг хандах, шудраг байр суурьтай үнэн мөннийг олох. За дээрээс нь давхар уучлал гэдэг зүйлийг энэ хөзөр маань бас илтгэж идэг. За тэгэхээр ер нь бол гол хөзрүүд маань ерөөхдөө ийм утгатай байна. За тэгэхээр ер нь бол дүгнээд хэлэх юм бол өнгөрсөн амьдралын холбоо та бүхэн маань энэ амьдрал дээр бас та бүхэн дээр маань үргэлжилж байгаа гэдгийг энэ хөзрөөдөөс бас харж болно. За дээрэс нь энэ харилцаанд дээрээс та бүхэн маань тэнцвэр гэдэг зүйлийг
бас ойлгох ёстой тэнцвэр те сэтгэл хөдлөл болон хариуцлагын хүрээнд та бүхэн маань тэнцвэр гэдэг зүйлийг энэ харилцаанаас энэ кармик харилцаанаас сургамж болгож авч үлдэх хэрэгтэй. За дээрэс нь одоо ингээд энэ харилцаа маань дуусаад те ингээд салсан хүмүүс бас үдж байгаа байх. За тэгэхээр энэ харилцааг тэр хүнийг те уучлах, энэ харилцаанаас уучлал гэдэг зүйлийг бас та бүхэн маань сурах ёстой гэдгийг бол энэ гол хөдрүүдээс бол харж болж байна. За одоо энерги шалгалтынхаа хөдрөд рүү орцгоё. За энерги шалгалтын дээр маань болохоор хамгийн ихэнд 7-гийн аяга гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол 7-гийн аяга маань та бүхэн маань энэ харилцаан дээр итгэх нь зөв үү? Энэ харилцааг өргөжлүүлэх нь зөв үү гэсэн ийм сонголт шийдвэрийг айгүйх боддог. За дотоод мэдрэмжтэй сэтгэл хөдлөлийнхөө төвшөнд та бүхэн маань маш ийм эргэлзээтэй байдалд айгүйх байсан гэж бол энэ хөдөр маань бол харуулж байна. Маш их зүйлийг боддог, хийсвэрээр маш их зүйлийг төсөөлдөг. За тэгэнгүүт тэр хийсвэр төсөөлөл маань ерөөсөө бодит байдал дээр хөрсөн дээр буусан те үйлдэл маань ер нь бол айгүй цөөхөн байсныг бас энэ найтын хөдөр манаас пентаксийн хөдөр манаас л харуулж байна. Тэгэхээр маш их зүйлийг хийсвэрээр одоо юу гэдгийг тэр хүн маань ч гэдэм эсвэл та өөрөө хийсвэрээр айгүйх төсөөлдөг. Маш их зүйлийг энэ харилцаагаа урагшлуулах те ирээдүйтэй холбоотой маш их зүйлийг боддог. Тэгэнгүүт тэр зүйл маань ерөөсөө бодит амьдрал дээр бол бий болохдоо хөрсөн дээр буухтаа айгүй юм удаашралтай. За зарим зүйл нь биелдэггүй ч гэдэм үү. Иймэрхүү байсан байх хандлагатай. За дээрээс нь нэг тал нь маш их энэ харилцааг урагшлуулах гал те айгүйх зүйлийг боддог. Хэрэгжүүлэхийг хүсдэг. За тэгэнгүүт нөгөө тал маань жоохон юм хойш суусан байдалтай байсан гэдгийг энэ хөдрөөс бол харж болж байна. За тэгээд 7-гийн саваа манаас гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол энэ харилцаанд аль тал маань хоёлаа ингээд энэ харилцаанд нэг юм хаалт босгоцсон, өөрсдөө хамгаалах те өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг, зүрх сэтгэлийг ерөнхийдөө нэг юм хаасан байдалтай байгаа хөдрийг бол энэ хөдрөөс харж болно. Та бүхэн маань юу гэдгийг өөрийгөө шаналхаас өөрийгөө сэтгэл мэдрэмжийг те илэрхийлэхээс жоохон айдаг. За өөртөө жоохон юм хаалт үсгсэн ерөөдөө нэг жоохон ажигласан ч гэдэм үү те нөгөө хүнээ харсан байдалтай энэ харилцаан дээр бас ханддаг байсан гэдгийг энэ 7-гийн хөдрөөс бол харж болно. За дээрээс нь 8 аягаас доошоо гарч ирсэн. За тэгэхээр яхаа аргагүй 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсээс маань ерөөдөө энэ харилцаагаас орхиж явсан тийм ингээд энэ харилцааг ингээд дуусгасан хүмүүс бас айгүй хүзэж байгаа гэдгийг бол энэ хөдрөөс харж болно. За энэ харилцаа маань таныг ингээд 100% үнэлэхгүй ч гэдэм үү таны ингээд сэтгэл мэдрэмжийн хувьд таныг ингээд дутуу мэдрэмжтэй одоо байлгаад байсан учраас энэ харилцааг ингээд орхиж явахаар шийдсэн гэдгийг энэ хөдрөөс харж болно. За дээрэс нь одоо ингээ харилцаатай байгаа хүмүүс маань ч гэсэн ерөөдөө ингээ 7 аяга 8 аяга маань зэрэгцээ гараад ирсэн учраас яг энэ сонголт шийдвэр маш юм хийсвэр олон төсөөллөөсөө ерөөсөө бодит байдал дээр зүйлүүд маань айгүй баг буугаад баг хэрэгжээд байгаа учраас сэтгэл ханамжгүй байдал бас энэ харилцаан дээр манаас ажиглагдж байгаа гэдгийг энэ хөтөр манаас илэрхийлж байгаа. За тэгээд сүүлийн үзэр маань болохоор magician үзэр гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол энэ харилцаан дээр magician үзэр маань жоохон анхааралтай маягтай орж ирсэн баг. Яа тэгэхээр нэг талын маань одоо үүрэг оройл гэх юм уу, нэг талын одоо хит байдал ер нь бол энэ харилцаан дээр явагдаад байгаа гэдгийг бол энэ хөтөр маань бол харуулж байна. Тэгэхээр нэг тал нь арай илүү нөгөө хүндээ хяналт тавьдаг. За эсвэл нэг тал нь энэ харилцааг илүү нэг юм үүрэг оролтой гэж боддог ч гэдэм үү. Жохон юм тэнцвэр алдагдсан харилцаа гэж бол харж болно энэ харилцаа маань. Уул нь бол magician хөзөр маань болохоор маш юм дотооддоо нөөц бололцоо ихтэй хүчтэй ийм хөзөр байдаг. За тэгэнгүүт энэ хөзөр маань доош хараад ирэхлээр энэ хүчтэй энерги маань жохон тэнцвэргүүдээд хит одоо тэнцвэргүй байдлыг бол бий болгоцсон байгаа гэдэг бол хөзөр бол гарч болж байна. Тэгэхээр ер нь бол нэг тал маань арай илүү одоо эрх мэдэлтэй ч гэдэг юм уу те арай илүү байр суурьтай байгааг бас энэ хөзрөөс бол харж болно. За тэгэхээр гол хөзөртөөгөө ч гэсэн харьцуулах юм бол яхаа аргагүй нэг жоохон баланс алдагдсан. Дээрээс нь жоохон удаашралтай байгаа ийм харилцааг бол харж болж байна. Дүгнж бол болж байна. За тэгэхээр тантай энергийн шалгалтын маань нэгээс илүү зүйл маань та бүхэндээ таарч ивэл за
та бүхэн маань цааш нь үргэлжлүүлээд үзэх бүрэн боломжтой. За хэрвээ тантай энергийн шалгалт маань таараагүй тохиолдолд энэ бол таны уншлага биш. За дээрээс нь та сонсох ер нь бол одоохондоо цаг хугацаанд болоогүй ч гэдэг юм уу. За сонсох шаардлагагүй гэсэн үг гэсэн үг. За тэгэхээр та бүхэн маань өөр одоо кармик харилцааны талаарх бичлэгүүдийг бас үзэж болно. За дээрээс нь таны бодож буй харилцаа бас кармик харилцаа биш байх магадлалтай гэж өөртөө бас дүгнэлт одоо энэ харилцаан дээр дүгнэлт хийх хэрэгтэй. Ер нь бол хэцүү, хүнд, сорилттой харилцаа болгон маань бас энэ кармик харилцаа биш байдаг учраас ингээд тусгай энерги шалгалтаа. За одоо бүгдээрээ энерги таарсан хүмүүсийн маань уншлагыг цааш нь үргэлжлүүлцгээе. За одоо би болохоор энэ хөдрөөрөө та бүгдийн дэлгэрэнгүй одоо энэ хосын харилцаанд ирэх дэлгэрэнгүй бодол, дэлгэрэнгүй байдлыг энэ хөдрөөс авсан. За тэгээд дэлгэрэнгүй хөдөр авахд бол ерөөхдөө бусад группүүдээс бол хамаагүй олон хөдөр бол унж гарч ирсэн байгаа. За тэгээд унж гарч ирсэн хөдрүүдээ ингээд бас харах юм бол айгүй юм олон зүйлийг ухаарахар гэх юм уу? Олон зүйл одоо үйл явдал энэ харилцаан дээр манаас гарч ирсэн гэдгийг бол харж болно. За эхний хөдрөөс харах юм бол мухагийн хөдөр бол гарч ирсэн фүлийн хөдөр. За тэгэхээр ер нь бол энэ хөдөр маань эрэгтэй энергитэй хөдөр гэж бол явдаг. За тэгэхээр надад ч гэсэн одоо орж ирж байгаа мэдээлэл нь болохоор энэ эрэгтэй талаас за энэ харилцаанд зүгээр ингээд нэг юм шинэ эхлэл авчрах те өөрт нь бол ингээд шинэ эхлэл авчрах, шинэ эхлэл одоо шинэ харилцаа гэдэг үүднээс хандаж орсон байх магадлалтай. Одоо шинэ мэдрэмж гэдэг юм уу те сэтгэл хөдлөл гэдэг талаас. Ерөөсөө энэ мухагийн хөдөр маань сул тал нь болохоор ямар ч юм мэдлэггүй, ямар ч одоо юм төлөвлөгөө байхгүй орсон гэдгийг бол энэ хөдрөөс харж болно. Тэгэхээр ер нь л эрэгтэй тал маань өөрт нь юм шинэ харилцаа, шинэ мэдрэмж төрүүлэх энэ харилцаа руу гэл гүгээд яваад орсон. За тэгэнгүүт ямар ч юм төлөвлөгөөгүй, ямар ч одоо ирээдүгээ харсан зүйлгүй энэ харилцааг эхлүүлсэн гэдгийг бол эрэгтэй талаас бол харж болно. За магадгүй энэ байдлаасаа болоод сая өмнөх одоо энерги шалгалтын дээр манаас байсан жоох юм удаашрал те нэг нь жоохон хоошоо суусан ч гэдэг юм уу иймэрхүү байдал маань бас энэ эрэгтэй талаас бас ажиглагдчихсан байх магадлалтай харагдаад байна. За тэгэнгүүт Queen of Cups хөдөр манаас гарч ирсэн. За тэгэхээр энэ бол эмэгтэй энергитэй хөдөр. За тэгэнгүүт эмэгтэй энерги маань эмэгтэй талаас бол энэ харилцаан дээр маш их одоо чин сэтгэлээсээ хандсан. За өөрийнхөө ийм зөөлөн хандлагыг, зөөлөн аашиг, за дээрэс нь ийм халамжтай байдлыг энэ харилцаан дээр айгүйх гаргасан бөгөөд нөгөө хүндээ ч гэсэн энэ байдлаа айгүйх илэрхийлдэг, мэдрүүлсэн гэж бол орж ирж байна. За дээрэс нь өөрт баймгүйгээр нөгөө хүнээ энэ харилцаагаа айгүйх юм урагшлуулах гэж хичээгээд маш их юм уучлалыг нөгөө хүндээ өгсөн гэж бол харагдаж байна. Одоо ингээд уучлаа те алдаа гаргасан үед нь уучладаг ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйл нь бол аюу юм өгөөмөр бас хандсан гэдгийг бол энэ хөдрөөс бол харж болно. За тэгээд 3 дахь хөдөр маань болохоор hair band хөдөр маань гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол яхаа аргагүй энэ 2 дугаар бүлгийн маань гол мессеж энэ харилцаа бол яхаа аргагүй нэг юм сургамж авах. Энэ харилцаанаас та бүхэн маань нэгийг ойлгох те. Тэхийн тулд одоо ингээд учруулсан гэдгийг бол энэ хөдрөөс бол харж болно. Тэгэхээр та бүхэн маань бол энэ харилцаанаас авсан сургамжаа бол цаашаага ирээдүрөөгөө ер нь бол авч явах ёстой гэдгийг энэ хөдөр маань илтгэж байгаа. За тэгээд эдгээр хөдрүүдэд тайлбарлаж дуусны дараагаар та бүхэндээ ер нь бол энэ харилцаанаас юуг сурах ёстой байсныг бол дараагийн хөдрүүдээр бол татаад гаргаад та бүхэндээ хэлнэ. За тэгэхээр сургамжаа бол дараагийн одоо хөдрөөрт төр хүлээж бай. За тэгээд одны өдөр маань доошо гарч ирчихсэн. За тэгэхээр ер нь бол энэ харилцаан дээр урам хугарсан байдал айгүйх давтагдсан гэсэн утгатай бол итгэл алдарсан ч гэдэг юм уу те тавмгаа байсан гэдгийг энэ өдөр маань бол илэрхийлж байгаа. За яагаад одоо гэдгийг урам хугарсан. За одоо өмнөх одоо энерги шалгалтын дээр маань те айгүйх юм төсөөллийн хийсвэр төсөөлөл айгүйх байсан харагдсан. За тэнгуү тэр төсөөлөл нь одоо ингээд бодитоор ингээд хөрсөн дээрээ буухгүй байхаар ер нь бол аль нэг тал маань айгүйх юм урам хугарсан. Тэгээд дээрээс нь итгэл алдарсан гэдэг хөдөр
утгатай хөзөр байгаа. За тэгэхээр итгэл алдарсан гэдэг нь заавал 3 дахь этгээтэй байх албагүй. Ерөнхийдөө нөгөө хүн маань ерөнхийдөө таны төсөөлж исэн бодож исэн одоо цензурт хүрэхгүй байх тий итгэлийг чинь алдах, урам хугарах, ямар ч юм үйл хөдлөл хийхгүй байх ч гэдэм үү. Ерөнхийдөө нэг юм таны тавьсан одоо цензурт те таны тавьсан одоо нэг юм хүлээлтэнд ерөөсө хүрэхгүй байсан гэдгийг энэ хөзөр маань бол харуулж байна. За тэгээд King of Wands манаас доош харж гарч ирсэн. За тэгэхээр яхаа аргагүй энэ харилцаан дээр маань хоёр талын маань юм эго гэдэг зүйл айгүй юм хит давмгаа байсан гэдгийг бол энэ хөзрөөсөө харж байна. Одоо хит өөрийгөө боддог ч гэдэм үү хит одоо нөгөө хүнээ удирдах гэж айгүй хичээдэг те ер нь бол ийм зураасыг давсан ч гэх юм уу. Ер нь бол тиймэрхүү байсан гэдгийг хандлагыг бол энэ хөзрөөс харж болно. Хит жоохон бардамнал бардам зандаа хит хөтлөгдөг ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйл маань бол энэ харилцаан дээр бас хоёр талтай байсан гэдгийг бол харуулж байна. За дээрэс нь Page of Pentacles манаас дахиад гарч ирсэн байна. Өмнөхдөр нь болохоор Knight of Pentacles байсан. За тэгэнгүүт энэ харилцаан дээр нь яхаа аргагүй нэг юм одоо бий болгосон зүйл тий ингээд хамтдаа бүтээсэн зүйл ч гэдэм юм иймэрхүү зүйл ер нь юм хомс байсныг бол илэрхийлж байна. Одоо юу гэдгийг энгийнээр одоо жишээ авахд бол болцоо ч гэдэг юм уу. За жоохон томруулаад ирэх юм бол хамтын амьдрал ч гэдэг юм уу тий иймэрхүү зүйл рүү ерөөсө хүрч чадаагүй байгаа харилцаа одоогор хүрч чадаагүй байгаа. За хэрвээ салсан тохиолдолд тий ерөөсөө нэг юм хүлээлтэнд хүрээгүй зүгээр ингээ хий хоосон ярддаг ч гэдэг юм уу те ерөөсөө нэг юм үйл хөдлөл хийдэггүй байсан гэдгийг бол энэ хөзрөөсөө бол харж болно. За тэгээд хоёрын аяг маань доошоо гарч ирсэн. За тэгэхээр яхаа гот хоорондоо сэтгэл мэдрэмжийн хувьд ч гэдэг юм уу бие биенээ гэсэн сэтгэл мэдрэмж байгаа хэрнээ ойлголцол дутсан харилцаа гэдгийг бол энэ хоёрын хөзөр аяг маань бол доошоо гарч ирснээр бол илэрхийлж идэг. За тэгэхээр ер нь бол 2 дугаар группыг сонгосон хүмүүст маань ийм ойлголцын төвшин жоохон дутмаг байсан, ойлголцол дутуу байсан, бие биендээ өөрөө юу бодож байгааг илэрхийлэх тал дээр жоохон юм хаалттай байсан гэдгийг бол энэ хөзөр маань ингээд харуулж байгаа. За тэгээд энерги шалгалтын дээр маань ч гэсэн ерөөхдөө хоёр тал маань хоёулаа нэг юм хаалт үсгчээд өөрсдөө хамгаалсан тийм нэг тиймэрхүү байр сууриас энэ харилцаан дээр айгүй ханддаг байсан. Энэ харилцааг ингээд нэг юм ойлголцлын төвшин жоохон дутуу байсныг бол харуулж байна. Тэгэхээр ер нь бол арай бага ярилцдаг байсан ч гэдэм үү өөртөөхөө юу бодож байгааг илэрхийлэх тал дээр жоохон хаалттай тий иймэрхүү байсныг бол энэ хөзөр маань бол илэрхийлж байна. За тэгээд хоёрын саваа маань доош харж ирсэн. За тэгэхээр ер нь бол энэ салсан хүмүүсийн маань харилцаанд бол энэ ирээдүгөө санагдаад ер нь бол орхиж явсан ирээдүй маань харагдахгүй байсан учраас ирээдүг рүүгээ очтлоо нэлээд цаг зарцуулаад байсан хэрнээ ерөөсөө нэг юм дөрвтэй алхам би болохгүй байсан учраас орхиж авсан байх магадлалтай. За дээрэс нь одоо ингээд харилцаатай байгаа хүмүүстээр маань болохоор ирээдүйн тухай ярьдаг ч гэсэн тэгээ ирээдүг ингээд хамтаа төсөөлдөг ч гэсэн яг нэг юм шийдэл ч гэдэм үү яг нэг юм гарт баригдах зүйл ерөөсөө юм үйл хөдлөл бас хийж эхлэегүй байгаа гэдгийг бол энэ хөзөр маань бол харуулж байна. За тэгэхээр яхаа аргагүй л нэг юм ярьсан за яг нэг юм үйл хөдлөл шийдвэр гэдэг зүйл дээр ерөөсөө үйл хөдлөлийг аваагүй, авч чадаагүй дуусгасан ч гэдэг юм уу иймэрхүү мэдээллүүд маань бол орж ирж байна. За одоо бүгдээрээ ерөөхдөө ингээд дэлгэрэнгүй одоо энэ харилцааныхаа талаар мэдээллийг авцсан учраас за яг энэ кармик харилцаанаас ер нь бол юу сурах хэрэгтэй юм бэ? Кармик харилцааны маань бол гол утга учир маань энэ харилцаанаас та бүхэн маань сүнсний хичээл авах хэрэгтэй байдаг. Ямар нэгэн зүйлийг энэ харилцаанаас авах, ойлгох. За хэрвээ ойлгоогүй тохиолдолд та бүхэн маань яг ингээд энэ харилцаагаа ингээд тавтаад байх, энэ цикл үргэлжлээд байх бас магадлал айгүй өндөр байдаг учраас энэ харилцаанаас та бүхэн маань яг юуг ойлгож авах хэрэгтэй юм бэ? Хэрвээ ойлгосон бол та бүхэн маань энерги цэвэрлээд за би одоо ингээд энэ кармик сүнсний хичээлээсээ ойлгох зүйлээ ойлгосон учраас энэ циклийг бол ерөөхдөө ингээд таслан зогсоох хэрэгтэй байдаг. За ингээд харахаар хоёрын аяг маань дээш харж гарч ирсэн байна. За тэгэхээр ер нь бол 2 дугаар бүлгийн маань сонгосон хүмүүсийн маань ойлгож авах ёстой зүйл маань ойлголцол. За өөрөө юу бодож илэрхийлж байгааг те юу бодож байгааг нөгөө хүндээ илэрхийлэх, харилцан ярих. За нөгөө хүнийхээ ярьж байгааг ч гэсэн сайн сонсох. За дээрээс нь сэтгэл мэдрэмж
мэржээ илэрхийлэхээсээ гадна за чин сэтгэл, одоо үнэн хайр байдаг гэдэгт итгэх хэрэгтэй шүү. Ерөөсөө ийм зүйл дээр хайр сэтгэл гэдэг зүйл дээр одоо юу гэдгийг хойш суух ч гэдэм үү итгэлгүй хандах. За иймэрхүү тал дээр ер нь бол ойлгох хэрэгтэй гэдэг ийм сургамжийн хөзөр бол байна. Тэгэхээр энэ бол чин сэтгэл таны чин сэтгэлийг хөдөлгөх хайр, үнэн хайр гэж бол байдаг шүү. За байх юм тэр хайрыг одоо олж авахын тулд та бүхэн маань илүү ингээд сэтгэл мэдрэмжээ зүрхнийхээ төвшөндтэй юм нээлттэй байх хэрэгтэй гэдгийг энэ хөзөр маань бол харуулж байна. За дээрэс нь 10 сава биш 10 сэлэм маань бас гарч ирсэн байна. За тэгэхээр 10 сэлэм гарч ирсэн гэхлээр ер нь бол энэ харилцаа маань магадгүй таныг маш их юм сэтгэл бодлын төвшөнд айгүйх юм стресстүүлсэн, бодлын төвшөнд маш их зүйлийг бодуулсан, маш юм зовлон шаналлыг энэ харилцаа маань танд бас авчирсан байх магадлалтай. За тэгэхээр энэ 10 саваа маань сургамж болоод ирэхээрээ за энэ зовлон шаналлыг та бүхэн маань өөр дээрээ хүлээж авах. За энэ мэдрэмжийг та бүхэн маань өөр дээрээ ингээд мэдрээд ойлгосныхоо дараачаас та бүхэн маань шинэ эхлэл рүү ойртоход шинэ эхлэлийг одоо бий болгоход бол ингээд энэ зовлон шанал маань танд ингээд хэрэгтэй шүү. За энэ сургамж маань энэ бодол маань танд бол хэрэгтэй шүү гэдгийг энэ хөзөр маань бол харуулж идэг. Тэгэхээр та бүхэн маань энэ 10 саваг 10 яагаад би 10 саваг томлоо 10 сэлмийг ер нь бол маш юм зовлон шаналл та бүхэн маань мэдэрсэн ч гэсэн яг энэ зовлон шаналлаас таныг гаргах ёстой хүн бол ерөөсөө л танд бол дотоод хүч нь байгаа. Энэ зовлон шаналлаас гарах дотоод хүч за дээрэс нь энерги нь танд бол байгаа учраас яг өөрийгөө сэрэх хэрэгтэй шүү. Өөрийгөө сэргээгээд энэ олон одоо бодлын хүлээс энэ олон бодлоо нэг нэгээр нь өөрөөсөө холдуулах нэг нэгээс нь шийдэх. За тэгж чадсанаас та энэ харахгүй энэ зовлон шаналлыг мартаж чаднаа. За дээрэс нь ямар ч юм бодлын хүлээсгүйгээр одоо шинэ ирээдүрөө шинэ одоо эхлэл рүү явхад энэ зүйл маань танд бол саад болох учиргүй гэдэг бол ийм анхааруулгын хөзөр бол байдаг, сургамжийн хөзөр. За тэгэхээр та бүхэн маань энэ зовлон шаналлаа ерөөсөө тойр цогтхын оронд ер нь бол хүлээж авах хэрэгтэй. Хүлээж авсныхаа дараачаас энэ зовлон шаналлаас та бүхэн маань өөрийгөө гаргах, дотоод хүчээ сэрэх, дээрэс нь сэрэж чадсанаар та бүхэн маань шинэ эхлэл рүү орох ёстой гэдгийг бол энэ хөзөр маань бол сануулж идэг. За тэгээд дараагийн хөзөр маань болохоор хааны сэлэм бол гарч ирсэн байна. За тэгэхээр ер нь бол хосын харилцаа, энэ харилцаан дээр маань хит одоо гуйх, за хит одоо ингээд цөхрөнгөө барах ч гэдэм үү За нэг юм сэтгэл хөдлөл гэдэг зүйлтэй хит их удирдуулах гэхээсээ илүүтэйгээр илүү өөрийнхөө юм логик ухаан, за ухаантай байдал За илүү нэг тийм бодит тархиндаа найдах хэрэгтэй гэдгийг бол энэ хөзөр маань харуулж байна. За тэгэхээр ер нь бол та бүхэн маань сэтгэл мэдрэмжээ энэ тэнцвэртэй байдал гэдэг зүйлийг сурсан учраас одоо бол ингээд цаашаагаа явахдаа илүү одоо дан сэтгэл мэдрэмжтэй одоо ингээд харилцааг даатгахаас илүүтэйгээр бас тархиа логик сэтгэлгээ ухаан гэдэг зүйлээ бас ашиглах хэрэгтэй шүү гэдгийг бол энэ хөзөр маань бол сануулж байгаа гэж бол харагдаж байна. За тэгээд Knight of Cups хөзөр маань гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол энэ харилцаанаас та бүхэн маань чин сэтгэл, чин одоо үнэн зүйл, за ариунхан ийм ямар ч юм хэр толбгүй юм гэгээхэн хайр сэтгэл гэдэг зүйл бол байдаг шүү. Энэ зүйлд бол ерөөсөө өөрийнхөө итгэлийг, урмыг бол бити хуглаарай. За дээрэс нь Knight of Cups-ийн маань хөзөр ийм сэтгэл мэдрэмжээ дагах хэрэгтэй. За өөрийнхөө зорилгыг зорилготой одоо хүрэхин тулд сэтгэл мэдрэмж гэдэг зүйлээ дотоод дуу хоолойгоо ер нь бол дагах хэрэгтэй гэдгийг бол энэ хөзөр маань бол харуулж идэг. За тэгээд 3 саваа манаас гарч ирсэн байна. За тэгэхээр альтрон дэлгэрэнгүй хосын уншлага дээр маань болохоор 2 саваа доош гарч ирсэн байсан. За тэгэхээр ер нь бол та бүхэн маань өөрийнхөө ирээдүйг өөрөө цогцлоох бүрэн боломжтой. За дээрэс нь зүгээр нэг өөрийнхөө ирээдүйгтэй ярих. За зүгээр нэг юм
бодох ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлээс илүүтэйгээр илүү бүр юм үйл хөдлөл авах, ирээдүрүүгээ итгэлтэйгээр үйл хөдлөлд аваад алхах одоо бүрэн боломж байгаа шүү гэдгийг бол ухаарах хэрэгтэй. За дээрэс нь сургамж маань болохоор те ирээдүрүүгээ явахгүй тэ ингээд яг нэг газараа ингээд удаан байгаад байж болохгүй. Ерөнхийдөө ингээд үйл хөдлөл гэдэг зүйлийг авах хэрэгтэй. Өөрийнхөө төлөө үйл хөдлөл, за өөрийнхөө ирээдүйн төлөө итгэлтэй алхах хэрэгтэй гэдэг бол санааг энэ гурван саваа маань бол гаргаж идэг. За тэгэнгүүт таврын үзэр маань бас доошоо гарч ирсэн байна. За тэгэхээр бол энэ харилцааг 2 дугаар бүлгийг бол сонгосон хүмүүс маань аль үшээний ерөөхдөө сурах ёстой зүйлээ сураад, за энэ харилцааг дуусгах ёстой бол дуусгаад тий ерөөхдөө жоохон юм эдгэрлийн шатн дээрээ бас явж байгаа гэдгийг энэ таврын үзэр маань доошоо гарч ирж идэг. За тэгэхээр яг л та бүхэн маань явах ёстой, сурах ёстой зүйлийнхаа замаар тий дагуу бол явж гин гэдгийг бол энэ хөтөр маань харуулж байгаа. За дээрээс нь энэ зүйл маань айгүй хэцүү ийм мэдрэмжийг танд өгсөн ч гэсэн энэ бол таныг илүү сайхан ирээдүрөө, илүү сайхан зүйлийг хүртээхийн тулд энэ одоо нуран уналт бол танд бий болсон гэдгийг бол санах хэрэгтэй. За тэгэхээр энэс одоо бүрэн гарч чадсны дараачаас та бүхэн маань илүү сайхан зүйлийг хүртэх эрхтэй, хүртэх одоо зүйл маань ингээд таныг хүлээж байгаа гэдэгт бол бүрэн итгэлтэй байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэ зүйл маань таавар хүзэр маань те энэ нуралт. За энэ нэг юм шинжилэлт гэдэг зүйл маань таны дотоод таныг хамгаалт буй сахиуснуудаас ч одоо энэ зүйлийг бий болгодог учраас та бүхэн маань энийг хүлээж аваад маш хурдан одоо энэ харилцаанаасаа гарах те энэ харилцаагаа ингээд дуусгасан тохиолдолд те эргэж бодох ч гэдэг юм уу иймэрхүү зүйлүүдээсээ аль болох ингээд өөрийнхөө энергийг цэвэрлж чадсанаар та бүхэн маань дараачийн илүү сайхан ирээдүрөө өөрөөгөө хөтлөх болно. За хэрвээ одоо ингээд энэ харилцаатай байгаа хүмүүс маань хэрвээ сонсож байгаа бол энэ таавар хөдөр маань за энэ нэг юм учир нь ойлгохдохгүй ийм нуралт те ийм савлгаатай байдал бол та хоёрын маань энэ харилцаан дээр бол одоо гарч байгаа гэсэн үг. За энэ зүйлийг та бүхэн маань хүлээж аваад ойлголцоод тий давах юм бол энэ зүйл маань ингээд давсны дараачаас за ингээд уналттай энэ одоо энэ хэцүү зүйл маань ингээд та бүхэн маань давч чадсан тохиолдолд энэний дараа та бүхнийг илүү ийм ойлголцлын төвшөнд илүү одоо гэгээтэй зүйл харилцаа бол та хоёрыг маань хүлээж байгаа гэдэг тохио байдаг. За тэгэхээр ер нь бол нэг ийм өөртөөхөө энергийг цэвэрлэх за нэг ийм одоо цаг үе ихсэн байна. За дээрээс нь өөрсдийнхөө ийм ойлголцлын төвшөнд нэг ийм шалгуурыг та бүхэн маань давж байгаа гэж бол бодох хэрэгтэй. За энэ харилцааг энэ шалгуурыг та бүхэн маань давж чадсанаар энэ сорилыг бий болгож одоо тий хамтдаа давж чадах юм бол та бүхнийг дараа нь илүү ийм ойлголцлын төвшөнд илүү одоо бие бинийгээ гих бодол мэдрэмжийн хувьд илүү одоо та бүхэн маань хоорондоо нэг шат агсан байх болно гэдэг бол энэ хөтөр маань бол харуулж идэг. За тэгэхээр ерөнхийдөө та бүхэн маань 20 дугаар бүлгийн хүмүүс маань за энэ харилцаанаас уучлалыг за дээрэс нь өнгөрсөн амьдралтай холбоотой дурсамж за өнгөрсөн одоо амьдралын өнгөрсөн сүнсний маань бас хичээлийг та бүхэн маань энэ харилцаанаас бол ойлгож авах хэрэгтэй байсан байх нь байна. Гол одоо дүгнэлт маань, сургамж маань. За дээрээс нь энэ уншлага бол уучлалт, за дээрээс нь хүлээлттэй байдал, хүлцэнгүй байдал, за дээрээс нь өөрийн үн цэнийг дахин олж мэдхэд одоо тус болж буй юм кармик харилцаа гэж бол харахаар байна. За тэгээд кармик харилцаа, кармик холбоо гэдэг нь бол ерөөсөө шийтгэл бол биш. Харин ч энэ бол энэ сүнсний төвшөнд таныг ингээ гэрэлтэх одоо боломжийг бий болгож идэг сорил гэж бол ойлгох хэрэгтэй. За тэгээд энэ холбоогоор та бүхэн маань дамжаад өөрийгөө илүү шин шатанд хүргэх бүрэн боломжтой одоо ийм харилцаа байдаг. Гол нь та бүхэн маань өөрийгөө сайн хайрлах, за тэнцвэрээ сэргийх, дээрэс нь уучлах гэсэн иймэрхүү зүйлийг та бүхэн маань дотооддоо ойлгосны дараачаас таны сүнсний төвшөнд бол та бүхэн маань нэг шат ахих дээрээс нь сүнснийхаа хичээлийг те ер нь л кармик харилцаанаас сурах ёстой зүйлээ сурсан гэж бол өөрийгөө ойлгож дүгнэж
болно. Ингээд 2 дугаар бүлгийн маань уншлага бол дуусч байна. За ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Дурсамж таарат байлаа. 3 дугаар бүлгийн маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За би энэ удаагийнхаа уншлагын хүрээнд та бүгдээрээ групп сонголтын хөзрүүдээ сонгохдоо 3 хөзөр давхарлаж байгаад та бүгдээрээ сонгуулсан байгаа. За тэгэхээр ер нь бол таны сонгосон 3 хөзөр маань үхлийн хөзөр, Star, Odd, за дээрээс нь Three of Wands 3 саваа байгаа. За тэгэхээр ер нь бол энэ 3 хөзрийг та бүхэн маань сонгосон гэсэн үг. За тэгэхээр энэ 3 хөзөр маань ямар утга учиртай 3 хөзөр вэ гэхлээр за энэ кармик харилцаанаас та бүхэн маань төгсгөлийг өөртөө дахин төрөлтийг бий болгох. За өөртөө итгэл найдварыг дотоод эдгэрлийг за өөрийнхөө дотоод гэрлийг асаах. За тэгж чадсны дараачаас та бүхэн маань ирээдүрөөгөө чиглэсэн шинэ алхмыг, шинэ боломжийг өөртөө зохицох бүрэн боломжтой гэсэн ийм 3 гол хөзрийг та бүхэн маань бол сонгосон харагдаж байна. За тэгээд та бүхэн маань яг энэ кармик харилцаанаас өөрийгөө дахин нээх, за дээрэс нь өөрийнхөө дотоод гэрлийг буцааж олж авах, асаах. За яг энэ үе шатн дээр явж байгаа гэдгийг энэ 3 хөзөр маань бол харуулж байна. За тэгээд ерөнхийдөө ингээ харах юм бол за энерги шалгалтынхаа хөзрийг за дээрээс нь гол хөзрүүдээс нийтэд нь харахад энэ харилцаа бол энэ 3 дугаар бүлгийг сонгосон та бүгдийн маань энэ харилцаа бол зүгээр нэг хайр биш. Энэ бол зүгээр нэг одоо юу гэдгийг сонголт ч гэдэм үү те ийм төвшний хайр гэхээсээ илүүтэйгээр энэ бол ингээ таны сүнсийг дахин төрөлтийн зам руу тэ дахин одоо таны сүнсийг дахин төрөх дахин одоо шинжилэлтийг хийх за ийм харилцаа байсан гэдгийг бол эдгээр гол хөзрүүд маань бол танд харуулж байна. Таныг одоо сүнсний төвшөнд тэ дотоод мэдрэмжийн төвшөнд тавныг нурааж дахин илүү хүчтэйгээр таныг эргэн эргэхтэй дахин хүчтэйгээр босгох ийм үүрэгтэй байсан харилцаа гэж бол харагдаж байна. Тэгэхээр ер нь бол кармик харилцаа гэдэг маань та бүхэн ямар нэгэн зүйлийг сурах гэж за энэ харилцаа таны амьдралд бол бий болдог. Сүнсний одоо хичээл гэж бол ойлгож болно. За тэгэхээр таны энэ харилцаа маань сүнсний хичээл бол өөрийгөө дахин одоо сэргээлтийг бий болгох, өөрийгөө дахин шинээр зохицлоох. За тэгж чадсанаар таныг өөртөө итгэх итгэл маань танд илүү одоо бий болох те урд өмнөхөөс илүү одоо өөртөө итгэх итгэлтэй өөрийнхөө гэрлийг асааж чадаж дээрэс нь өөрийнхөө ирээдүг бүрэн одоо зохицлоох гэсэн ийм 3 гол хөзөр маань бол гарч ирсэн байна. За тэгэхээр ер нь бол энэ кармик харилцааны маань хичээл бол ийм бахан байна. За тэгээд энэ харилцаагаар ерөнхийдөө дамжуулаад та өөрийнхөө хүслийг, үнэн хүслийг те үнэн өөрийн үн цэнийг ухаарч байгаа гэдэг бол харж байна. Ер нь л энэ хөзрүүдээсээ бол за тэгээд энерги шалгалтын маань бас хөзрүүдийг эхнээс нь ингээд тайлбарлах юм бол Lovers-ийн хөзөр байна. За тэгэхээр энэ бол юм сонголтын түвшний хайр тий ер нь бол хайр сэтгэл за тэгтээ ямар нэгэн сонголт шийдвэрийг гаргах ёстой гэдэг үе шатн дээрээ явж байгаа гэдгийг энэ Lovers-ийн хөзрөөс харж болно. За дээрээс нь Chariot гарч ирсэн. За тэгэхээр бол энэ та хоёрын маань хайр сэтгэл бол ингээд та хоёрт гүн гүнзгий мэдрэмжийг жинхэнэ хайр те нэг юм гэж бодож исэн ч гэсэн энэ хайр маань яг үндэ ийм сонголтын түвшний хайр байсан бөгөөд за Chariot гарч ирснээрээ ер нь бол энэ харилцаа маань илүү одоо ингээд нэг юм таныг удирдах гэсэн оролдлого те таныг ингээд хүчтэйгээр ингээд удирдах гэсэн оролдлого за дээрээс нь танд нэг юм эргэлзээ те сонголтын түвшний эргэлзээ за айдас ч гэдэм юм иймэрхүү зүйл бас байсан гэдгийг энэ хөзрөөс харж болно. За тэгэнгүүт хажууд нь 5-ын сэлэн бас гарч ирсэн. За тэгэхээр яхаа аргагүй кармик харилцааны маань шинж тэмдгүүд донд яг ийм зөрчилдөөн те маргалдаан за иймэрхүү зүйл бол байдаг шинж тэмдэг нь бол за тэгэнгүүт яг тэрнийхээ дагуу гэх юм уу яг энэ 5-ын сэлэн маань гарч ирсэн. За тэгэнгүүт та хоёр маань ингээд айгүй хэм зөрчилддөг, маргалддаг тий. Тэгэнгүүт ерөөсөө энэ зөрчилдөө маргалдаанаас та хоёр маань зөв зүйлтэй ингээд үл ойлголцоод
тэрнээсээ ам урих ч гэдэм иймэрхүү зүйл болсны дараачаас ер нь бол энгийн харилцаа ямар нэгэн зүйлийг ухаарад те эсвэл одоо хинийхэн зөв байсан хинийхэн буруу байсан ч гэдэм иймэрхүү зүйлийг одоо бий болдог бол энэ харилцаан дээр бол тэрнээсээ илүүтэйгээр муудалцсны дараачаас нэг юм ялагч байхгүй те ер нь бол ялагчгүй тулаан гэх юм уу яг нэг юм хоёулаа шархалсан мэдрэмжтэй хоёулаа ийм бие бинийгээ гомдоосон нөгөө хүнээсээ ч гэсэн те ийм хурц үгийг сонссондоо маш юм шархалсан байдалтай байдаг гэдгийг энэ хөтөр маань л харуулж байна. За дээрэс нь 8-ын юу маань сэлэн маань бас доош харж ирсэн. За тэгэхээр ер нь бол энэ харилцаанаасаа болоод одоо энэ шархалсан, энэ их муудалцсан ч гэдэм үү те. За дээрэс нь танд нэг юм эргэлцсэн зүйл бас ловерс дээр маань гарч ирсэн. Эргэлцсэн энэ харилцаандаа эргэлцэх те. За ийм зүйл байгаа маань энэ 8 сэлэмдэр бас таныг маш юм стресстүүлдэг те маш их зүйлийг бодуулдаг, тунгаан бодуулдаг. За өөрийг чинь ингээд нэг юм хааж боосон мэдрэмж бас бий болгоод байдаг гэдгийг бол энэ хөтөөс харж болно. Гэхдээ энэ хөтөр маань доошоо хараад гараад ирсэн байгаа учраас та бүхэн маань энээс илүү бол тэсэхгүй те энээс илүү одоо миний одоо тэсэх ёстой хэмжээ маань инээ гэд өөрийгөө одоо энэ бодлын хүлээснээс маш ингээд хурдтайгаар бас өөрийгөө гаргаж байгаа өөрийгөө дахин одоо бий болгох те өөрийнхөө энэ хүчийг дотоод хүч чадлыг одоо буцаад эргүүлж авч байгаа гэдгийг бол энэ хөдрөөс бол харж болж байна. Юу гэдэг энэ хөдрийг маань дахиад цааш нь 9 хүртэл 10 хүртэл нь явуулахгүйгээр би ингээд тэсэх хэмжээндээ бол ингээд тиссэн одоо энэс цаашаа бол үгүй гэдэг өөртөө энэ харилцаанд үгүй гэж хэлэх ч гэдэм юм те өөрөө чинь одоо хит их юм боогоод хаагдаад байгаа зүйлд үгүй гэж хэлэх бүрэн одоо зоригтой, итгэлтэй, өөртөө итгэлтэй те дотоод хүчээ бий болгоцсон байгаа гэдгийг бол энэ үзээс харж болно. За тэгэнгүүт энд Knight of Wands манаас доошоо гарч ирж ирсэн. За тэгэхээр ер нь бол энэ харилцаан дээрх таны нэг юм хүсэл эрмэлзэл за дээрээс нь нэг юм таталцалч гэдэг юм уу те иймэрхүү зүйл маань бас жоохон унтарсан те тиймэрхүү бас байдалтай байсан байгаа гэдгийг бол энэ хөдрөөс бол харж болно. Юу гэдгийг таны сүнстэй дахин одоо нэг юм ирч хүчээ аваад өөртөө итгэх итгэлээ сэргийлэх гэдэг юм уу. Иймэрхүү зүйл энэ харилцаанаас ерөөсөө мэдрэхгүй байгаа. Ерөөсөө энэ ирч хүч энэ харилцаанаас нэм ирч хүч гэдэг юм уу, итгэлч гэдэг юм уу те дахин сэргийгч гэдэг юм уу. Иймэрхүү зүйл ерөөсөө энэ харилцаан дээр маань танд одоогийн байдлаар ерөөсөө мэдэгдэхгүй байгаа. Ямар ч одоо нэг юм үйл хөдлөл ч гэдэм юм иймэрхүү зүйл ахиц дэвшил гэдэг зүйл танд ерөөсө харагдахгүй байгаа байдалтай бол харагдаж байна. Энэ хөдөр маань ер нь л тийм байх магадлалтай. За ингээд ерөөхдөө энергийн шалгалт маань бол 3 дугаар бүлгийн энергийн шалгалт маань ингээд дуусж байна. За тэгээд танд энэ энергийн шалгалтаас маань за нэгээс илүү зүйл маань тэгээ одоо энэ харилцаан дээрх өмнө байсан энэ харилцаа ч гэдэм үү харилцаан дээрээс маань ер нь бол нэгээс илүү зүйл маань тантай таарч байгаа тохиолдолд та бүхэн маань цааш нь үргэлжлүүлээд хүлээж авах ууршлагаа цааш нь сонсох бүрэн боломжтой. За хэрвээ та бүхэнд маань таараагүй тохиолдолд за энэ бол таны групп биш байсан бөгөөд таны сонсох ёстой бас уншлага бол биш байсан гэж та өөртөө бодох хэрэгтэй. Таны одоо сүнсний түвшинд те таныг бол энэ бичлэг бол таарахгүй гэсэн үг. За тэрнээсээ гадна за ер нь бол ийм зөрчилтэй ийм хэцүү харилцаа болох нь бас кармик харилцаа бол бас биш байдаг шүү. Тийм болохоор та харилцааныхаа талаар те илүү одоо бас кармик харилцааныхаа талаар ч гэдэм илүү юм судлах ч гэдэм үү те тэрний дараа бас өөр одоо кармик харилцааны бичлэгүүдийг ч гэдэм үү бас бүрэн үзэх бас бүрэн боломжтой. За одоо ингээд 3 дугаар бүлгийн маань сонгосон хүмүүсийн маань хувьд ер нь бол нэгээс илүү таарсан хүмүүсийн маань дэлгэрэнгүй одоо энэ харилцаан дээр ер нь яг ямар бодолтой, ямар мэдрэмжтэй байдаг юм бэ гэсэн үднээс дэлгэрэнгүй мэдээллийг авахын тулд би хөдрүүд бол татаж авсан. За тэгэнгүүт за 1-р бүлэг, 2-р бүлгийг бас бодоход бол бүрл их хөдөр унж гарч ирсэн харагдаж байна. За тэгэнгүүт за энэ харилцааны маань ерөнхийдөө
ерөнхий болон одоо дэлгэрэнгүй энерги ерхэд нь ингээ ханаар харах юм бол за энд нөгөө Knight of Wands маань бол зөв хараад гарч ирсэн байна. За тэгэхээр ер нь бол энэ харилцааг маш юм санаачлагтайгаар хүсэл эрмэлзэлтэйгээр те энэ харилцааг ингээ сэргээх итгэвчүүлэх одоо хүч бол та хоёрт маань байгаа гэдгийг бол энэ өдөр маань бол харагдаж байна энэ өдрөөсөө. За дээрэс нь Wheel of Fortune маань бас гарч ирсэн. За тэгэхээр Wheel of Fortune маань болохоор энэ нэг юм карманы одоо энэ нэг юм кармик харилцааны маань мөчлөг. За дээрэс нь хувь заяаны эргэлт бол ингээд тань дээр тохиож байна. За дээрэс нь таны юм энэ харилцаан дээрх нөхцөл байдал бол ингээд өөрчлөгдөж байна. За дээрэс нь илүү нэг юм азтай ч гэдэм үү те илүү нэг юм аз туршиж болох үе одоо ер нь бол төгч гинэ гэдгийг энэ өдрөөсөө бол харж болно. За тэгээд 5 сэлэн маань бас зөв гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол яг богино энерги шалгалтын дээр манаас 5 сэлэм гарцсан байсан. За тэнгууд яхаа аргагүй нэг юм та хоёрын маань юм маргалтаан тий дахин гарч одоо дахин хоорондоо маргалдах үе тий маргалтаан бас та хоёрт маань удахгүй тохиож бас магадгүй гэж бол дахин бий болох тий ер нь бол удахгүй дахин маргалдах бас магадлал бол энэ хөдөр маань ингээд илэрхийлж идэг. За гэхдээ энэ болохоор ингээд ийм илүү ийм шин үзэгдэл за илүү нэг ийм тэнцвэрт оруулах боломж байгаа гэдгийг энэ хөдөр маань харуулж байна. За Wheel of Fortune-тойгоо уялдуулаад харах юм бол те энэ удаагийн маань юу гэдгийг нэг ийм та хоёрын маань үйл ойлголцол зөрчилдөө за илүү одоо нэг ийм энэ харилцааг дээш нь те илүү одоо бие бинийгээ ойлгох ч гэдэм иймэрхүү тал дээр илүү нэг ийм шин одоо төвшөнд хүргэх илүү нэг юм тэнцвэрт оруулах боломж байж болно гэдгийг бол энэ өдрөөс бол харж болж байна. Ер нь бол энэ харилцаанд ингээд боломж байна. Хэрвээ та хүсэх юм бол те хэрвээ та үнэхээр энэ харилцааг ингээд цааш нь үргэлжлүүлэх хүсэл зорилго чинь байх юм бол ер нь бол хүсэл эрмэлзэл чинь байх юм бол те ер нь бол энэ харилцааг цааш нь үргэлжлүүлэхэд энэ хувь заяаны эргэлт за дээрэс нь нэг юм шинэ эхлэл рүү ингээд чиглүүлэх бол бүрэн боломж байна гэдгийг энэ 3 өдрөөс бол харж болж байна. Яг одоогийн харилцаанаасаа. За тэгэнгүүт буруу арсан өдрүүдээс ингээд харах юм бол за 6-гийн аяга гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол нэг юм өнгөрсөн дурсамж за өмнөх амьдралын холбоо маань те энэ харилцааг ер нь бол нэг юм энэ харилцаа маань юу гэдгийг та хоёрын маань одоо энэ амьдралын маань та хоёрын маань хийж бүтээсэн дурсамж та хоёрт маань одоо ингээд энэ харилцааг ингээд дуусгахгүй те ерөөхдөө энэ харилцаа та хоёр маань аль аль нь ингээд өнгөрсөндөө жоохон хорогдох ч гэдэм юм уу те бие биендээ байсан нэг юм халуун дулаан мэдрэмжээ өнгөрсөн цаг дээр те байсан халуун дулаан мэдрэмжэндээ бас айгүй юм хорогдсон байдалтай бас харагдчих болно энэ хөдөр маань. За дээрээс нь энэ бол кармик харилцаатай холбоотой уншлага гэдэг утгаараа 6-гийн аяга маань ер нь бол та хоёр маань өнгөрсөн амьдралтай бас харилцаа холбоотой байсан. Тэгээ өнгөрсөн амьдралын маань энэ холбоо ерөөсөө бас юм дуусаагүй байгаа гэдгийг бол энэ хөдрөөсөө бас харж болно. За тэгээд за гол хөдрөөсөө их арканаас авчи. За тэгэнгүүт World-ийн өдөр маань бол гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол яг энэ та хоёрын маань мөчлөг бол ер нь бүрэн дуусаагүй. За дээрэс нь эсвэл одоо энэ харилцааг дуусгахаас та хоёр маань ингээд айж байгаа тийм. Энэ бол ингээд дуусахгүй ингээд авч үлдэх гэж бас айгу хичээж байгаа гэдэг бол энэ хоёр өдөр маань бол ер нь бол харуулж байна. Ер нь бол өнгөрсөндөх дурсамж, өнгөрсөндөх сэтгэл хөдлөл те халуун дулаан энерги тийм иймэрхүү зүйлээсээ болоод та хоёр маань энэ харилцааг ер нь юу гэдгийг аль аль нь ингээд дуусгахгүй, салахгүй байх гэж айгүй хичээж байгаа. Энэ харилцаа ингээд цааш нь авч үлдэх гэж айгүй хичээж байгаа гэдгийг бол энэ хөдрөөдөөсөө бол харж болно. За тэгэнгүүт хоёрын аяга манаас гарч ирсэн байна. За тэгэхээр ер нь бол энэ харилцаанд маань нэг юм ойлголцлын төвшөнд бол та хоёр маань жоохон ойлголцлын төвшин жоохон дутуу байгааг энэ хөдөр маань бол доош харж ирснээр гарч харуулж идэг. Аль аль нь юу мэдэрч байгаагаа нөгөө хүндээ хэлдэггүй эсвэл нөгөө хүнийхээ юу ирж байгааг те юу мэдэрч байгааг нөгөө хүн маань их оошоодоггүй ч гэдэм юм те. Ер нь бол нэг юм сэтгэл мэдрэмжийн хувьд бие биенээ гэсэн үнэн холбоо те ингээд чин сэтгэл байдаг хэрнээ яг ингээд ойлголцох гэхээр жоохон болж өгөхгүй байгаа байдалтай байдлыг бол энэ хөдөр маань ингээд төлөөлүүлж идэг. За дээрэс нь та хоёрын маань
бие биенийгээ гэх мэдрэмж одоо энэ харилцаан дээрх мэдрэмж маань жоохон тэнцвэргүй байгааг бас ер нь бол харуулж идэг. Ер нь бол давхар одоо энэ холбоог ингээд дуусгах тий яхааргүй л дахиад ингээд энэ харилцааг ингээд төгсгөх дуусгах болоогүй. Гэхдээ ер нь бол энэ чин сэтгэлийн энэ холбоо тоорт маань бол байгаа. Гэхдээ ер нь жоох юм тэнцвэрээ алдагдсан байдалтай байгаа учраас энэ тал дээр нь маань бас та бүхэн маань анхаарах хэрэгтэй гэдэг бол анхааруулгын бас хөзөр байгаа. За тэгээд их арканы маань нэг хермит хөзөр манаас доошоо гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол нэг юм дотоод эргцүүлэл те за нэг юм энэ харилцаанаас түр ингээд зай авах ч гэдэг юм уу шаардлага байгаа гэдгийг бол энэ хөзөр маань л илэрхийлждэг. Ер нь бол юм дотоод өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсох. За ер нь бол ингээд өөрийнхөө юу хүсэж байгааг, юу мэдэрч байгааг илүү ингээд ойлгохыг илүү ингээд нөгөө гадагшаага гэхээс илүүтэйгээр илүү дотооддоо төвлөрөх үе ирсэн байгааг энэ хөзөр маань бол ер нь анхааруулж идэг, гаргаж идэг. За тэгэнгүүт энэ хөзөр маань доош гарч ирснээрээ ерөөхдөө эсэргээрээ хит одоо та бүхэн маань бас дотооддоо хит их төвлөрснөөр те нэг юм тусгаарлагдсан мэдрэмж бас авч магадгүй шүү. Тэгэхээр ер нь бол тэнцвэрээ олох хэрэгтэй. Ер нь бол ингээ хүн дотооддоо өөрөө юу хүсэж байгааг, ямар байгааг, за ер нь бол ингээд өөрөө дотооддоо хоолойг сонсох гэдэг маань бол маш зөв. Өөрөө гадагшаа энерги цацахгүй те ер нь бол дотооддоо төвлөрүүлнэ гэдэг маань бол айгүй зөв зүйл. Гэхдээ энэ маань хит ихтэй дэрсэн байгааг бол энэ хөзөр маань бол харуулж байгаа. Тэгэхээр одоо ер нь юу гэдгийг яг энэ хоёрын аяг шигэ те хоорондоо ер нь бол ярилцах хэвээр цаг нь бол ирсэн. Дотооддоо л ингээд өөрсдөө ингээд хов хүн дотроо юу бодож байгаагаа ямар байгаагаа илэрхийлэхгүй ингээд яваад байгаа бол энэ маань ингээд нөгөө хүнээсээ улам ингээд тусгаарлагдаад нөгөө хүнээсээ улам ингээд холтуулах одоо нөхцөл байдлыг бий болгоод байгаа учраас ер нь бол энэ картуудыг бол ер нь тэнцвэржүүлэх хэрэгтэй шүү гэдэг бол хөзөр гарч ирж байна. За дээрэс нь 3-ын аяга маань бас яг энтэй холбоотойгоор гарч ирсэн байна. Яг л нөгөө нэг нийгмийн холбоо, нөхөрлөлтэй. За иймэрхүү зүйл маань танд ингээд дутагдаад байгааг бол энэ хөзөр маань л харуулж байна. Юу гэдгийг бусдын оролцоо тий бусдын одоо бусдаа ярилцах ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйл маань бол дутагдж байгааг энэ хөзөр маань бас илэрхийлж болно. За дээрэс нь энэ хөзөр маань хит одоо юу гэдгийг дотооддоо төвлөрөөд яг ярилцах хэвээр энэ хосынхоо харилцаанд те хостойгоо ярилцах хэвээр байтал хамаагүй бас өөрийн чинь итгэлийг алдах хамаагүй яг тийм найз гэдэг нэрний доор те яг ийм бүрэн бас найз биш хүнд гэх юм уу одоо ер нь таны итгэлийг алдаж болохгүй ийм хүмүүс та бүхэн маань итгэлээ хүлээлгээд иймэрхүү зүйлээ бас яриад байгаа юм биш үзээ. Ер нь л энэ нэг юм тийм анхааруулгын бас хөзөр байдаг. Ер нь л одоо тийм хит өөрийн чинь итгэл даах хүйц биш хүмүүст одоо ингээд өөрийнхөө бодол мэдрэмжийг өөрийнхөө цаг завыг зарцуулах ч гэдэм үү те иймэрхүү байгаа байдлыг бол анхааруулсан юм хөзөр бас байдаг. Тэгэхээр ер нь бол одоогийн нөхцөл байдлын маань хөзрүүд бол ерөнхийдөө та хоёрын маань харилцаа ийм баланс нь нэлээд алдагдсан байгаа л харагдаад байна л та. За тэгэхээр ер нь бол 9-ийн зоос маань доош гарч ирсэн гэлээ таны нэг юм халуун дулаан мэдрэмж за дээрээс нөр өөртөө итгэл бие даасан байдал ч гэдэм үү те санхүү болон ажил карьер ч гэдэм үү ер нь бол бүх талаасаа бодит байдал дээр та ерөөсөө нэг юм таныг нэг юм бие даалгасан байхыг одоо энэ харилцаан дээр хүсэхгүй байгаа. Тэгээд таа ч гэсэн өөр ингээд бие дааж чадахгүй энэ харилцаан дээр жоох юм хаалттай ч гэдэм үү иймэрхүү байгаа байдлыг бас энэ хөзөр маань бас илэрхийлж идэг. За дээрэс нь 10 сава бас доош орж ирсэн байна. Тэгэхээр ер нь бол маш юм хит ачаалалтай юм дарамттай тий энэ харилцаанд ингээд айгүй юм хит ачаалалтай болсон байгааг бол харуулж байна. Ер нь бол ингээд яхахгүй тэнцвэр нь одоо алдагдсан харилцаа байгаад байгаа учраас хоёулаа хоёр талдаа маш их юм ачааг мэдрээд үүрээд явж байгаа гэдгийг бол энэ хөзөр маань л ингээд харуулж идэг. За тэгэхээр ер нь бол дотоод болон гаднаа ингээд саад бол байгааг энэ дэлгэрэнгүй хөзрүүдээс бол харж болж байна. За дээрэс нь нэг юм өнгөрсөн дурсамж, за дээрэс нь бие даалт, за дээрэс нь юм нийгмийн нөлөө, за ийм ачаалал зэрэг нь бол ерөөсөө энэ харилцааг ингээ гүнзгий төвшөнд ингээд
хязгаарлаад те ерөөсөө ингээд ахиц дэвших боломжийг ерөөсөө олохгүй байгаа гэдэг бол ерөнхий хөзрөд бол харахад ийм нэрэг бол гарч ирж байна. За дээрэс нь гол аркан болох World-ийн хөзөр манаас доошо харж ирсэн болохоор за нэг юм мөчлөгөө ингээд дуусахгүй байгаа. За дээрэс нь ингээд дуусгахаас ингээд айгаад байгааг ер нь бол харуулж идэг. За тэгээд энээсээ болоод ер нь бол нэг юм гацалтын байдалтай. Ер нь бол дуусах ёстой зүйлийг цаг мөчт нь ялангуяа энэ кармик харилцаан дээр яг дуусах ёстой үед нь дуусахгүй бол энэ харилцаа ингээд улам ингээд хүндрээд те улам ингээд энэ харилцааны маань тэнцвэр ер нь бол алдагдаад байдаг. Тэгэхээр ер нь бол энэ харилцааг дуусгахаас айснаасаа болоод энэ харилцааны маань тэнцвэр гэдэг зүйл маань ингээд алдагдсан байна. Дээрээс нь таны ингээд сүнсний төвшөнд бол сурах ёстой зүйлүүдэд та бүхэн маань сураад ойлгоод те ер нь бол энэ явуулах ёстой байтал яг ингээд зуралтаад байгаа бас энэ нэрэг ихэнх дээр маань бас явагдаад байгаа гэж магадгүй ер нь бол харагдаад байна. Тэгэхээр ер нь бол кармик харилцаа гэдэг маань гол утга учир нь энэ харилцаанаас та сүнсний хичээлээ авах, юм сурах, ойлгох те тэр ойлгосон зүйлээ цаашаа ирээдүйн рүүгээ илүү одоо юм гэрэлтэй таныг хүлээж байгааг ирээдүйн рүүгээ ер нь бол авч явах хэрэгтэй гэсэн юм сүнсний хичээл бол байдаг. Тэрнээс биш кармик харилцаа болгон маань бүтэх хамтын ирээдүйг урт хугацааны ирээдүй бол байдаггүй байгаа шүү. Тэгэхээр ер нь бол энэ хичээлийг энэ онцлог маань ч гэсэн танд яг энэ тал дээр бас тус төхөн болсон гэж бол найдаж байна. За одоо бүгдээрээ энэ кармик харилцааны маань ер нь яг сурах ёстой зүйл нь юу юм бэ? Сургамж нь юу юм бэ гэдэг хөзрүүдээ бол бүгдээрээ гаргацгаая. За энэ харилцааны маань сургамж нь ер нь юу юм бэ? Энэ харилцаанаас юу сурах ёстой вэ гэдэг хөзрүүдээ бүгдээрээ авцгаая. За тэгэнгүүт энэ сургамжны саяны одоо дэлгэрэнгүй мэдээлэлтээр маань болохоор дэлгэрэнгүй энэ харилцааны талаар авсан мэдээлэлтээр ихэнх хөзөр маань доош нь хараад те ер нь бол юм тэнцвэр алдагдсан байсан бол за одоо ингээд сургамж болоод эхлэнгүүт яг ихэнх нь бол ингээд дээшээ харцсан байдалтай харагдаж байна эдгээр хөзрүүд маань. За тэгэхээр ер нь бол яг харахгүй л нөгөө юм тэнцвэр гэдэг зүйл маань баланс гэдэг зүйлийг маань та бүхэн маань бол ойлгох ёстой гэдгийг бол эдгээр хөзрүүдээс бол харж болно. За тэгэнгүүт хоёрын аяг маань гараад ирсэн байна. За тэгэхээр яг л нөгөө бие биентэйгээ тэнцвэртэй харилцах, бие биендээ сэтгэл мэдрэмжийг чин сэтгэл жинхэнэ хайр гэдэг зүйл бол байдаг шүү. За тэгтээ тэр зүйлийг зөвхөн нэг тал нь хичээгээд бол амжилтгүй. Зөвхөн хоёулаа хоёр талаасаа хичээх, хоёулаа хоёр талаасаа юу бодож мэдэрч байгаагаа илэрхийлж байж энэ харилцаа маань жинхэнэ одоо хайр, хоёр талын хайр бүтээл бий болно гэдгийг бол энэ хөзөр маань бол сануулж байгаа. Ер нь бол хайр гэдэг бол хязгаарлалт биш те. Харин эрх чөлөө. За энэ холбоо ер нь бол үнэн хайр, чин сэтгэл, за дээрэс нь хоёр талын бүтээл гэдгийг бол ер нь бол сууж авах хэрэгтэй гэдгийг бол энэ хөзрөөсөө бол харж болно. За тэгэнгүүт 8-ын цаас манаас гарч ирсэн байна. За тэгэхээр ер нь бол өөртөө цаг завыг гаргах, өөрийгөө хөгжүүлэх. За дээрэс нь хоёрын аягтайгаа нийлээд энэ хөзөр маань бол одоо юу гэдэг зүгээр нэг мэдрэмж сэтгэл хөдлөл биш харин хамтдаа хийж бүтээх те хамтдаа бий болгох хамтдаа одоо ойлголцох зам юм гэдгийг энэ харилцаанаас та бүхэн маань бол сурах ёстой байх нэ. За дээрэс нь 8 аяг маань 8 зоос маань дангаараа байх юм бол та бүхэн маань өөртөө цаг завыг гаргах, өөрийгөө хөгжүүлэх тал дээр бас цаг нь ирсэн гэдгийг энэ хөзрөөс бол харж болно. За дээрэс нь Emperor хөзөр манаас гарч ирсэн байна. За тэгэхээр бол энэ хөзөр маань бол танд өөрийн хил хязгаарыг тогтоо, за өөрийгөө хүндэл, өөрийнхөө үн цэнийг бий болгох. За үгүй гэж хэлэх нь ер нь бол ийм хайргүй гэсэн үг бол биш ээ. Тийм учраас энэ харилцаан дээрээ өөрийнхөө үн цэнийг, өөрийнхөө зорилгыг бол тодорхойлох хэрэгтэй. Өөрийнхөө хил хязгаарыг тогтоо гэдэг бол сануулгын хөзөр бол сургамжийн хөзөр бол энэ бол байдаг. За тэгээд Lovers хөзөр маань бас зөв хараад гараад ирсэн байна. Lovers-ийн хөзөр маань нэг юм сонголтын хайрыг бол илэрхийлдэг те ямар нэгэн урагшлах уу, болох уу, зогсоох уу гэдэг юм уу. Ер нь л нэг сонголт шийдвэрийн хөзөр байдаг. За тэгэнгүүт хоёрын аягтайгаа Lovers хөзөр маань гарч ирэхлээр магадгүй энэ 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань нэг юм жинхэнэ хайр те
чин сэтгэл гэдэг юм. Иймэрхүү зүйл бас нэг юм итгэлээ алдарсан ч гэх юм уу. Иймэрхүү бас байдалтай байж бас магадгүй харагдаад байна. Тэгэхээр ер нь бол энэ мэдрэмжээ бити цааш нь хөгжүүлээрэй. Ер нь бол жинхэнэ хайр, мэдрэмж таныг их та энэ харилцааг ингээд цааш нь өргөжлүүлсэн ч бай. Дээрээс нь шинэ харилцааг бий болгосон ч бай. Ер нь бол жинхэнэ хайр, сэтгэл, мэдрэмж гэдэг зүйл бол ерөөсөө алга болохгүй байдаг шүү гэдэг бол нэг юм сануулсан, анхааруулсан хөзөр бол байна. За дээрээс нь дөрвийн аяга гарч ирсэн байна. За тэгэхээр энэ бол дөрвийн аяга маань болохоор юм шин зүйл, шин боломж гэдэг зүйл ингээд ойрхон байгааг сануулж байгаа хөзөр байдаг. За тэгэхээр ер нь бол та бүхэн маань хит одоо байгаа зүйлтэй ингээд ядарснаасаа болоод хит байгаа зүйлээ уртах зүйлээ л хараад байдаг. Яг нөгөө нэг шин боломж маань ингээд хажууд чинь гарч ирэх үед тэрийгэ тоохгүй алдчих өнгөрөөчих ийм үе бас байдаг учраас ер нь бол шин боломжуудыг, шин нээлтүүдийг за ер нь бол шин зүйл туршихаас ер нь бол битгий татгалзаарай, битгий одоо боломж бололцоогоо хий дэмий өнгөрөөгөөрэй гэдэг бол хөзөр байдаг. За тэгээд 7-гийн сэлэн маань доош гарч ирсэн байна. За тэгэхээр 7-гийн сэлэн за тэгэнгүүт энд 8 сава 9 сава манаас доош гарч ирсэн байна. За тэгэхээр ер нь бол энэ бол нэг юм нийлхээрээ сургамж нь болохоор нэг юм хуурмаг байдал, худлаа хэлэхтэй хүнд одоо худлаа хэлэх ч гэдэм үү. За дээрэс нь хуурах ч гэдэм үү. Иймэрхүү хөзөр байдаг бол нийлээд ерөөхдөө сургамж болоод ирэхээрээ өөрийгөө хамгаалахын тулд нэг юм зүрхээ хаах хандлагыг одоо анхааруулсан тохиол байдаг. За энэ лама нас дуусчлаа. Бичлэгээ дуусгах гэдэг юм шиг байна. За ер нь бол тийм тохиол байдаг. Тэгэхээр ер нь бол та бүхэн маань яг энэ 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань ерөөсөө яг юм энэ мэдрэмжээсээ одоо энэ кармик харилцаанаасаа болоод та бүхэн маань нэг юм өөрийнхөө дотоод мэдрэмжийг сэтгэл мэдрэмж зүрхээ ер нь бол юм хаах хандлагыг бий болох гээд байгааг анхааруулсан үзэр. За тэгэхээр яхах аргагүй нөгөө ловерс ч хоёрын аягач ингээ гарч ирээд байгаа учраас та бүхэн маань ерөөсөө итгэл найдвар ерөөсөө энэ гол хөзрийн маань та бүхний маань сонгосон хөзөр бол гол хөзөр маань одны хөзөр байгаа тий. Тэгэхээр ерөөсөө итгэл найдвар гэдэг зүйлээ ерөөсөө алдаж болохгүй. Битгий гээгээрээ ингээд ерөөсөө өөртөө хаалт те ингээд өөрийнхөө сэтгэл мэдрэмжэнд зүрхэнд хайр гэдэг зүйлд ерөөсөө бити хаалт хийгээрээ бити хаалт босгоорой гэдгийг бол энэ хөзөр маань бол анхааруулж байна. За дээрэс нь энэ дээр маань нэмээд шарит хөзөр манаас доош хард гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол та бүхэн маань яхаа аргагүй л жоохон өөрийнхөө бодол мэдрэмж те ингээд юмыг ингээд хаах гээд байгаа байх магадлал айгүй их байгаа учраас ер нь бол энэ харилцаанаас ерөөсөө сурах ёстой зүйл маань энэ өөрийнхөө сэтгэл мэдрэмж хайр гэдэг зүйлийг хаалт үүсгэх бол биш ээ. Ерөөсөө энэ харилцаан дээрс энэ кармик харилцааны маань сургамж бол эсэргээрээ та өөрийнхөө үн цэнийг өөртөө өөрийнхөө үн цэнийг за дээрэс нь өөрийнхөө хязгаарыг те тогтоох за дээрэс нь өөрийгөө хүндлэх за дээрээс нь жинхэнэ хайр, жинхэнэ сэтгэл мэдрэмж гэдэг зүйл бол яг энэ кармик харилцааны араастай энэ кармик харилцааг дуусгах үедээ та бүхэн маань дуусгаж чадсны дараа яг энэ таны жинхэнэ эрхчлөө, жинхэнэ хайр гэдэг зүйл маань яг ингээд ард нь байж идэх шүү. Тийм болохоор ерөөсөө тийм зүйл одоо энэ сэтгэл мэдрэмжийн хувьд те шинэ боломж зүйл ирэхэд ерөөсөө тэрэн дээр ингээд анхаарахгүй ч гэдэм үү тоошохгүй өнгөрч болохгүй. Харин энийг бол ингээд хүлээж авах хэрэгтэй шүү. Бити ингээд шинэ боломжийг, шинэ мэдрэмжийг ингээд тоолгүй өнгөрөөгөөрэй гэдэг л анхаарлын хөзөр гарч ирж байна. Ингээд ер нь бол сургамжийн маань хөзрүүд бол яхах аргагүй бүгдээрээ яг юм хоорондоо айгүй юм нэгт холбоотой хөзрүүд бол гарсан харагдаж байна. Ингээд тайлбарлахад айгүй амар ингээд араасаа тий. За тэгээд давхараас та бүхэн маань энэ харилцаанаас юу сурах ёстой вэ гэхээр өөрийнхөө хөгжүүлэх, өөртөө цаг гаргах. За дээрэс нь хайр гэдэг зүйл маань хоёр талын үүрэг оролцоо байдаг болохоос биш нэг тал нь ганцаараа хичээгээл нэг тал нь ганцаараа зүтгээд байдаг бол харилцаа бол биш шүү. Тэгэхээр ер нь бол хамтын зүйл гэж явдаг учраас энэ тал дээрээ бас сургамж авах хэрэгтэй. Тэгжиж одоо дараач яхаа харилцаан дээр та бүхэн маань алдаа гаргахгүй ч гэдэм үү те хит одоо хоош суухгүй за эсвэл хит одоо нөгөө хүн хоош суусан тохиолдолд те өөрөө бас ингээд бүхнийг ингээд хийх гээд бүтээх гээд бас явах тал дээрээ бас юм хязгаарлалтыг бас тогтоох
ийм сургамжийг бол та бүхэн маань бол авахар харагдчихээн. За тэгээд ер нь бол гол картуудтайгаа ингээл харьцуулаад ерөөхдөө харах юм бол ер нь л өөрийнхөө гэрэлтэй талтай өөрийнхөө нэг юм чин сэтгэл өөрийнхөө гэрэл хийгээтэй талыг энэ харилцааны дараа энэ кармик харилцаанаас дараа та бүхэн маань сурах хэрэгтэй байх нэ. Бий болгох хэрэгтэй байх нэ. За илүү тэнцвэртэй, илүү юм ухамсартай те илүү гэгээлэг холбоо ер нь л бий болгох ёстой байх нь байна. За дээрэс нь сүнсний төвшөнд ер нь бол хоёулаа бие биенээ ингээд өсгсөн. За би нэг шат агсан ийм харилцаа бол энэ кармик харилцаа маань бол тэгж харагдчихээн. За дээрэс нь нөгөө хүний уучлах. За уучлах гэдэг маань гэхдээ юу гэдэг буцааж тэрвэртэй буцааж одоо ингээд нийлгэсэн ч гэдэг юм уу тийм утгатай бол биш. Илүү одоо суллах. За ингээд хайртайгаар тэр хүнийг ингээд суллах, үдэж явуулах ч гэдэг юм. Тиймэрхүү зүйлийг бас та бүхэн маань бол энэ харилцаан дээр бас хийх хэрэгтэй гэдгийг бол ерөнхийдөө сануулж байна. За ингээд ер нь бол та бүхний маань 3 дугаар бүлгийн маань уншлага бол дуусч байна. За тэгээд эцэст нь хэлэхэд бол таны сүнс одоо ингээд гэрлийн замдаа тийм юм итгэлтэй, найдвартай, өөртөө итгэх өөрийнхөө гэрлийг асаах замдаа ер нь бол гарсан байна. Ер нь бол каник карма бол ер нь бол дууссан байна. Тэгээ дуусч байна. За тэгэхээр ер нь бол илүү хурдцтайгаар дуусгахын тулд хит одоо өнгөрсөндөө битгий зуралтаарай. Тавьж явуулах үедээ тавьж явуулах хэрэгтэй байгаа. За тэгээд өөрийнхөө одоо бол зөвхөн өөрийнхөө гэрэл, за өөрийнхөө эрхчлөө, за шинэ хайр, за ийм зүйлүүдэд маань итгэл. За иймэрхүү зүйлүүдэд маань та бүхэн маань ингээд нээлттэй хандах хэрэгтэй шүү гэж бол хэлмээр байна. За ингээд 3 дугаар бүлгийн маань кармик харилцааны маань уншлага дуслаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай. Дурсамж таратайлаа.